Байгууллага болгон өөрчлөлтөн дундуур явж байдаг. Гэвч удирдлага нэг үеэс нөгөөд шилжих үед эдгээр өөрчлөлтүүд нь ихээхэн саад бэрхшээл болж болох юм. Чуулганыг үүсгэн байгуулагч нэг нь нас барах эсвэл гол бизнес эрхлэгч удирдагч нь тэтгэврт гарахад үлдэж буй удирдлага нь шинэ сорилтуудтай нүр тулгардаг. Тиймээс бараг үргэлж гарч ирдэг нэг асуулт бий. Энэ нь шинэ үеийн удирдагч нь өмнөх үеийн удирдагчдын нэн тэргуунд чухалчлан баримталж байсан зүйлс хийж хөвсөн дадлыг хэр хэмжээгээр дагаж мөрдөх ёстой вэ гэдэг нь юм. Израилийн ард түмэн амлагдсан газар орохоос өмнө яг ийм асуулттай тулгарсан байдаг. Удалгүй Мосегийн насан эцэслэх цаг нь болж израильчууд олон шин сорилтуудтай тулгарч байлаа. Тиймээс тэд Мосегийн өөрсдөд нь зориулж тогтоосон нэн тэргүүний чухал зүйлс хийж хөвсөн дадлыг хэр зэрэг дагаж мөрдөх ёстойгоо мэдэх хэрэгтэй байв. Тэд өөр замаар явах хэрэгтэй болох юм болов уу? Эсвэл тэд Мосегийн замаар үргэлжлүүлэх ёстой юу? Библийн 2 дахь ном болох бидний одоо гитлэл гэж нэрлэдэг уг ном нь эдгээр болон үүнтэй төстэй асуултуудад хариулах зорилготой юм. Энэ хичээлээрээ бид Пентатухын нэг хэсэг болох Библийн 2 дахь номыг авч үзнэ. Бид үүнийг гитлэл номын тойм гэж нэрлэсэн. Энэ хичээлээр бид гитлэл анх бичигдэх үед ямар утгатай байсан, мөн үүнийг бид өнөөгийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар илүү гүнзгий судлах болно. Үүний тулд бид хэд хэдэн үндсэн асуудлыг шинжлэх болно. Бидний хичээл 3 үндсэн хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт бид гитлэлийг судлахдаа анхаарах шаардлагатай зарим зүйлийг авч үзэх болно. Хоёрдугаарт бид номын бүтэц агуулгыг судлах болно. Гуравдугаарт бид гитлэлийн зарим голлох сэдвүүдийн талаар ярилцсан. Эхлээд анхаарах шаардлагатай зарим зүйлсийг авч үзье. Христийн дагалдагчдын хувьд бид гитлэл ном нь ариун сүнсний онгодоор бичигдсэн учраас Бурхны үг мөн гэдэгт итгэдэг нь зүүн хэрэг. Энэ итгэл үнэмшил нь бид энгийн номтой харьцаж байгаа юм биш гэдгийг бидэнд сануулдаг. Гэтэл нь Бурхан өөрийн ард түмэндээ өгдөг ариун нандин бичвэр юм. Тиймээс Христийн дагалдагчид тул энэ ном өнөөдөр та бидний хувьд дагах ёстой эрх мэдэл билээ. Гэвч үүний хажуугаар Бурхан олон мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүст энэ номыг анхлан өгсөн гэдгийг бид хэзээж мартаж болохгүй. Тиймээс бид өөрсдийн орчин үеийн хэрэгжүүлэлтэд уг номын анх бичсэн зорилгод нийцүүлэх нь зүйтэй. Бид гитлэл номыг үзэхдээ анхаарах шаардлагатай 4 өөр зүйлсийг танилцуулах болно. Эхлээд бид үүний анхны бичээчийн талаар ярилцах болно. Уг номыг хэн бичсэн бэ? Хоёрдугаарт бид энэ номыг хизээ хаанд бичсэн талаарх нөхцөл байдлыг судлах болно. Гуравдугаарт бид гитлэлийн анхны утгыг нэгтгэн дүгнэх болно. Дөрөвдүгээрт орчин үед уг номыг хэрэгжүүлэхэд эдгээр нь биднийг хэрхэн чиглүүлдэг болохыг авч үзэх болно. Эхлээд гитлэлийн бичээчийн талаар үзцгээе. Гитлэлийн бичээчийн тухай асуудал нь ерөнхийдөө Пентатухын бичээчийн талаарх урт төвөгтэй маргааны нэг хэсэг болдог. Харин энэ хичээлээрээ бид уг мэтгэлцээний гитлэлд хамаарах цөөн хідэн зүйлийг авч үзэх болно. Гитлэлийг өнгөц унших төдийдөл Мосе энэ номын агуулгад ихээхэн нөлөөлсөн болохыг бид мэдэх болно. Гитлэл номын ихэнхийг Бурхан Синай уулан дээр Мосед шууд илчилсэн гэдгийг уг ном өөрөө дахин тунхагладаг. Үүнд 10 хууль, гэрээний ном, Израилийн асрын зааврууд зэрэг багтана. Гэхдээ бид Пентатухын бусад хичээлүүдээр ихэнх шүүмжлэгч эрдэмтэд Мосег бичээчнэ гэдгийг үгүйсгэсэн байдгийг үзсэн. Тэд Пентатухын теолог тэр дундаа гитлэл нь Мосегийн үеийнх гэхийн аргагүй, тун боловсронгуй байна гэж маргадаг. Харин тэд уг номыг манай эртний өмнөх 6 дугаар зуунд болсон Вавилоны цөллөг дуусгаас өмнө бүрэн бичигдэж дууссан байх боломжгүй хэмээн батлах гэдэг. Хэдийгээр эдгээр шүүмжлэлт хандлагууд өргөн тархсан боловч цаад түүхэн болон теологийн таамаглалууд нь зөвхөн таамаг төдий бөгөөд тун найдваргүй байдаг. Түүнчлэн Евангелийн үзлээр авч үзвэл бид бичвэрүүдэд байдаг эрх мэдэл бүхий гэрчлэлийг дагах нь амин чухал байдаг. Хуучин гэрээний бичээчид, Христ ба түүний элч нар, иш үзүүлэгчид бүгд Мосе Пентатухыг бүхэлд нь тэр дундаа гитлэл номыг ч бичсэн гэдэг үзлийг санал нэгтэйгээр баталсан байдаг. Одоо Евангелийн итгэгчид Мосег уг номын үндсэн, жинхэнэ буюу гол зохиогч нь мөн гэснээрээ Мосег бичээчнэ гэсэн итгэл үнэмшлийг баталгаажуулдаг. Энэ нь Мосе зүгээр л суугаад гитлэлийн бүх үгсийг өөрийн гараар бичсэн гэсэн үг биш юм. Харин Мосе өөрийнх нь төрөлт болон бага настай холбоотой үйл явдлуудаас бусад номд дурддагдсан бүх үйл явдлын найдвартай нүдэн гэрч байсан. Тэрээр тухайн үеийн үндэсний удирдагчдын заншлыг дагаж өөрийн удирдлага доор гүүш эсвэл бичээж нарыг ажилуулж өөрөө чиглүүлэг өгч бичүүлсэн харагддаг. Гэсэн ч юутаач гитлэл нь Мосегийн өдрүүдэд ариун сүнсний онгодоор бичигдсэн гэдэгт бид итгэлтэй байж болно.
Гэтэл номыг хэн бичсэн бэ гэдэг нь маш чухал асуулт. Бид уг номыг уншиж энд тэмдэглэгдсэн үйл явдлын түүхийг нухацтай авч үзэх юм бол үүнийг Мосе бичээгүй гэх шалтгаан байхгүй юм. Уг номд Мосе Бурхны төлөөлөн яригч гэж дүрслэгдсэн байдаг. Пентатухын үйл явдлын туршид тэрээр үнэхээр онцгой төлөөлөгч байсан. Бурхны ард түмний түүхийн туршид Есүс өөрөө ирэх хүртэл түн шиг Бурхантай ойр дотн иш үзүүлэгч байгаагүй хэмээдэг. Мөн тэрээр Бурхныг маш ойр дотн мэддэг байсан тул хүн найзтайгаа ярилцдаг шиг түүнтэй нүр тулан ярилцаж хүмүүст зориулсан Бурхны төлөөлөгчийн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн хуучин гэрээ нь Пентатухын нэг хэсэг болох гитлэлээр үргэлжлэхдээ үүнийг Мосегийн Тора хэмээн тодтогч хүмүүсийг өдөр шөнөгүй тунгаан бясалгахыг уриалдаг. Тиймээс Мосе бол номын бичээч нь мөн гэсэн санааг агуулж байгаа юм. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд зарим нэг газрын нэрс, хил зүйн дүрмийн хэлбэр зэрэгт өөрчлөлт сайжруулалт хийгдсэн харагддаг. Эдгээр нь мэдээж сүнсний онгодоор иш үзүүлэгчдийн гараар хийгдсэн юм. Гэхдээ тийм ээ. Гэтлэл ном нь угтаа Мосегийн гараар, Мосегийн хэв маягаар бичигдсэн л гэсэн үг. Тиймээс Мосе Израиль дахь Бурхны гол төлөөлөн яригч төдийгүй номын зохиогч, номын бичээч гэж дүрслэгдсэн байдаг. Мосегийн бичээч мөн эсэх талаарх эдгээр үзлүүдийг харгалзан авч үзсэн тул одоо бид гэтлэл бичигдэх болсон нөхцөл байдал, цаг үеийн талаар анхаарах шаардлагатай зарим зүйл рүү орцгоё. Өргөн хүрээнд харвал гэтлэл 3:1-ээс 4:31 дээр шатаж буй бутны дэргэд өөрийг нь дуудсан дуудлагаас дэд хууль 34:1-ээс 12-д буй Мобийн талд нас барах хүртэлх хугацааны хоорондох аль нэг үед Мосе гэтлэлийг бичсэн. Гэхдээ нотлох баримт үүнээс илүү нарийн тодорхойлох боломжийг бидэнд олгодог. Израилийг амлагдсан газрын хил дээр буудалдаж байх үед энэ ном дууссан байсныг гэтлэлийн дор хаяж 2 ишлэл бидэнд харуулдаг. Гэтлэл 16-гийн 35 дугаар ишлэлийг хамтдаа харцгаая. Энд Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл 40 жил мана иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд манаг идсэн билээ. Мэдээж эдгээр үйл явдлууд нь гэтлэл ном дуусхаас өмнө болсон нь ойлгомжтой. Тиймээс Израиль аль хэдийн 40 жил тэнүүчилсэн болохыг бид мэднэ. Тэгэд тэд суурин газар буюу Канааны хязгаарт ирсэн байв. Эцсийн тэмдэглэлийг бичсэн цаг хугацааг бид гэтлэл 40:38 дээрээс цухас харж болно. Энд учир нь бүх аян замынхан туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр эзний үйл өдөр нь асрын дээр байж шөнө нь түүн дээр гал үзэгддэг байв гэжээ. Энэ ишлэлд бүх аян замынхан туршид асрын дээр Бурхны сүр жавхлантай оршихуй байгааг дурдсан болохыг анзаарч байна уу? Энэ түүхэн тэмдэглэл нь Мосе гэтлэл номыг амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд дуусгасан гэдгийг харуулж байна. Тэрээр Израильчууд 40 жил тэнүүчилж дуусаад Мобийн талд ирсний дараа бичжээ. Тэгэхээр бид гэтлэл номын бичээч болон нөхцөл байдлын талаар анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйлсийг авч үзлээ. Одоо тэгвэл түүний анхны утга санааг нэгтгэн дүгнэх болно. Бурхан яагаад гэтлэл номыг Мосегоор бичүүлсэн бэ? Мосе Мобийн талд буюу анхны сонсогчд болох Израильчуудад чухам юг хэлхийг зорж байв. Мосе хуучин гэрээнд байнга дурддагддаг хэд хэдэн ерөнхий зорилготой байсныг бид анхнаас нь анхаарах хэрэгтэй. Жишээлбэл гэтлэл нь Израилийг Бурханаа байнга магтан мөргөхөд хүргэх учиртай магтуу дууны шинжтэй байдаг. Гэхдээ энэ нь бас теологийн шинжтэй. Яагаад гэвэл энэ нь Бурхны тухай үнэнийг дахин тайлбарладаг. Мөн Израиль үндэстний амьдралыг хэлбэршүүлэн зохион байгуулалтад оруулах зорилготой байсан гэдэг утгаараа уг ном нь бүхэлдээ улс төрийн шинжтэй байдаг. Энэ нь бас худал үзэл бодлыг хатуу эсэргүүцдэг тул мэтгэлцээний шинжтэй байдаг. Мөн Израиль хэрхэн Бурхныг дуулууртай дагахыг илчилсэн байдаг учраас ёс суртахууны шинжтэй юм. Түүнчлэн энэ нь Бурханд үнэнч байхыг урамшуулж, үнэнч бус байдлаас сэрэмжлүүлдэг гэдэг утгаараа зоригжуулах шинжтэй байдаг. Эдгээр болон бусад ижил төстэй зорилгууд нь гэтлэл номыг бүхэлд нь хэлбэршүүлсэн харагддаг. Гэтлэлийн дээрх хийгээд бусад онцлогууд нь Библийн хэд хэдэн номтой ижил төстэй байдаг боловч Мосед гэтлэлийг бичих онцгой чухал зорилго байсан уг нэгдмэл зорилгыг дараах байдлаар дүгнэх нь тустай.
Гэтэл ном нь анхны үеийнхний дээгүүрэх тэнгэрээс тогтоож өгсөн Мосегийн эрх мэдлийг дэмжсэн байдаг. Энэ нь хоёр дахь үеийнхнийг ч Мосегийн энэхүү эрх мэдлийг хүлээн авахд чиглүүлэх зорилготой байжээ. Энэхүү дүгнэлт нь гэтлэлийн анхны утгыг ойлгоход туслах 3 хүчин зүйлийг хөндсөн болно. Нэгдүгээрт, номын ихэнх хэсэгт гэтлэлийн эхний үеийнхний тухай бичсэн байдаг боловч үүнтэй зэрэгцэн уг номыг хоёр дахь үеийнхэнд ч зориулж бичсэн гэдгийг бидэнд сануулж байна. Гэтэл номыг уншсан хүн болгон ихэнх хэсэгт нь Мосе Израилийг Египтээс гаргах үед тохиолдсон үйл явдлуудыг өгүүлдэг гэдгийг мэднэ. Бид энэ цаг үеийг түүхийн хувьд өмнөх ертөнц гэж нэрлэдэг. Хэдий тийм боловч гэтэл нь эхний үеийнхний буюу өмнөх ертөнцийн талаар хэлж буй бүхэн нь тэдний ертөнц гэж нэрлэж болох хоёр дахь үеийнхэнд хандан өгүүлэхээр зохион байгуулагдсан байв. Эртний Израильчуудаас маш цөөхөн хүн л уншиж чаддаг байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс бид хоёр дахь үеийн уншигчдын тухай ярихдаа эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүр гэтлэл номын хуулбарыг олж аваад өөрсдөө шууд л уншчихдаг байсан гэж хэлээгүй юм. Эсвэргээр хуучин гэрээний бусад хэсгүүдийн нэгэн адил Мосе гэтлэл номыг үндсэндээ Израилийн удирдагчдад зориулж бичсэн. Йошуа, овгийн ахлагчид, шүүгчид, тахилч нар болон левчүүд нь гэтлэл номын гол уншигчид байжээ. Номын агуулгыг Израилийн үлдгэстэд хөргөж тайлбарлах нь эдгээр удирдагчдын хариуцлага байв. Ийм учраас гэтлэл нь хоёр дахь үеийнхэнд тулгараад байсан асуудлуудад шууд хандан авч үзсэн байдаг. Мосегийн ихэнх анхаарал нь хоёр дахь үеийнхэнд буюу тэдний ертөнцид далд байдлаар хандсан байдгийг анхаарах нь чухал. Гэсэн хэдий ч хоёр дахь үеийнхэн Мосег тэдний ертөнцийг бодож бичсэн гэдэгт итгэлтэй байхын тулд ихэвчлэн тэргүүн игнэнд шилждэг. Бид өмнө нь дурдсанчлан гэтлэл 16-гийн 35 ба 40-ийн 38 нь хоёулаа хоёр дахь үеийг заадаг. Нэмж дурдахад гэтлэл 6-гийн 13-аас 27 дээрх угийн бичиг нь Аароны ач хүү Финихаст хамаарна. Мөн бусад хэд хэдэн багц ишлэл нь хоёр дахь үеийнхэнд онцгой хамааралтай асуудлуудыг хөндсөн болохыг бид дараа нь харах болно. Эдгээр болон үүнтэй төстэй ишлэлүүд нь Мосе энэ номыг бичихдээ гэтлэлийн эхний болон хоёр дахь үеийг харгалзан үзснийг харуулж байна. Мосегийн гэтлэлийг бичих болсон анхны зорилгын талаарх бидний дүгнэлтийн хоёр дахь тал бол эхний үеийнхний тухай хэлсэн бүх зүйл нь хоёр дахь үеийнхнийг чиглүүлэхийн тулд бичигдсэн гэх явдал юм. Өөрөөр хэлбэл Мосе гэтлэлийг хоёр дахь үеийнхэн нь Бурханд үйлчлэхдээ сахих ёстой бүрэн эрх мэдэлтэй ном болгон бичсэн гэсэн үг. Бид гэтлэл номыг унших үед Мосе өөрийн түүхэн тэмдэглэлээ хоёр дахь үеийнхэнд хамааралтай болгохын тулд тун анхааралтай зохион байгуулсан гэдэг нь тодорхой харагддаг. Канааны хил дээр түүнтэй хамт буудалсан хүмүүст хандахын тулд Мосе эхний болон хоёр дахь үеийнхний олон ялгаанд наривчлан анхаарч хандах хэрэгтэй болсон. Тэд өөрөөр цаг үе, газар нутагт амьдарч өөрөөр сорилтуудтай тулгарсан гэдгийг тэр мэддэг байв. Тиймээс Мосе тэдний хоорондын холбогдох зэгүүдийг тодруулахын тулд гэтлэлийн хэсэг бүрийг чадварлаг загварчилсан. Эдгээр холбогдлууд нь түүний анхны уншигчдад өөрсдийн болон өвөг дээдсийнхээ хоорондох цаг арилгах боломжийг олгосон. Мосе номынхаа эрх мэдлийг анхны уншигчдад тодорхой болгох 3 үндсэн холбоосыг бий болгосон. Түүний хамгийн эхний холбоос нь түүхэн суурь нөхцлүүдийг агуулсан байв. Эдгээр багц хэсгүүд нь анхны уншигчдын онцгой эрх, үүрэг хариуцлагын түүхэн үндэстээр төвлөрч байв. Гэтлэл 3:8 дээрх Бурхны Израильд өгсөн амлалт нь энэхүү амлалтын биелэлттэй холбогддог түүхэн суурь нөхцөлийн нэг хэлбэр юм. Энэ ишлэлд Бурхан Израилийг Египтээс гаргаж сүү балаар бэлгсэн сайхан уудам нутагт авчирхаа амласан. Энэ зөвнөл нь Мосегийн уншигчдад чухал хамаатай байв. Учир нь тэд энэ амлалтын биеллийг харахын даваан дээр байлаа. Өөр нэг түүхэн нөхцөл байдлыг бид Бурхны эхний үеийнхэнд өгсөн зорилгууд болон хоёр дахь үеийнхний залгамжилсан үүрэг хариуцлагаас харж болдог. Жишээлбэл Гэтлэл 21-ээс 17 дээр Мосе Бурхан цөлдөх эхний үеийнхэнд 10 хуулийг хэрхэн өгсөн тухай дурддаг. Энэ үйл явдал нь хоёр дахь үеийн ёс суртахууны үүргийн үндэс болсон байдаг. Түүхэн нөхцөл байдлаас гадна Мосе уншигчдад үлгэр дуурайл болох эсвэл татгалзах ёстой түүхэн загваруудыг ч мөн өгсөн. Мосе ийм төрлийн холбоо бий болгохын тулд эхний болон хоёр дахь үеийн уншигчдын хоорондох ижил төстэй байдлыг тэмдэглэсэн байдаг.
Олон хэсэгт Мосе иймэрхүү ижил төстэй байдлуудыг ашиглаж анхны уншигчдийнхаа татгалзах ёстой сөрөг загваруудыг бичсэн. Жишээ нь Гитлэл 15-ийн 24, 16-гийн 2-оос 12, 17-гийн 3 дээр Синай руу хийсэн аяллаа үеэр Израилийн давтан үйлдсэн тэрслэл гомдол нь 2 дахь үеийнхний татгалзах ёстой сөрөг загваруудыг илтгэн харуулдаг. Эсвэргээр Мосе бас уншигчдаа үлгэр дуурайл үзүүлэх эерэг загваруудыг ч өгсөн. Тухайлбал Гитлэл 36-гийн 8-аас 38 дээр байдаг асар барих тухай Бурхны загварыг Израиль дагаж мөрддөг. Энэ нь 2 дахь үеийнхэн дараа нь асарт Бурханд үйлчлэхдээ дагах ёстой эерэг үлгэр жишээг илэрхийлсэн. Мөн Мосе эерэг ба сөрөг чанарын аль альнийг нь харуулсан холимог загварыг ч гаргаж тавьсан байдаг. Зөвхөн нэг жишээ дурдахад Гитлэл 7-гийн 8-аас 13-т Аарон Бурханд дуулууртай байж таяга фараоны өмнө хаясан. Түүний дуулууртай байдал нь Израилийг Египтээс чөлөөлөхөд хөтөлсөн. Гэвч 32-ийн 1-ээс 35-д тэрээр ард түмэнд алтан тугал хийсэн ба түүний энэхүү дуулуургүй байдал нь Израилийг хатуу шийтгэхэд хүргэв. Энэ нь 2 дахь үеийн уншигчдад даган дуурайх бас татгалзах ёстой холимог үлгэр загварыг өгсөн. 3 дугаарт цөөхөн хідэн тохиолдолд Мосе 2 дахь үеийн уншигчдаа түүхэн зөвгөнлүүд буюу урдчилсан зүн маягаар бий болох үйл явдлуудыг дүрсэлсэн байдаг. Орчин үеийн кино уран зохиолын нэгэн адил Библийн хөөрнөлж гэсэн бичээчт нь битүү дохио ашигладаг. Гэтэл номын ихэнх үед Мосе Египтийг орхисны дараа худаг дээр ирж Ятрогийн охтыг хорон санаат хончтоос аварч чөлөөлсөн тухай сайн жишээ бидэнд бий. Мөн уг текстэд Мосег яг л чөлөөлөгч мэт дүрд байгаагаар дүрсэлж байна. Тэгэхээр энэ нь Бурхан түүгээр дамжуулан юу хийхээ зөгнсөн хэрэг байв. Тэрээр Египт рүү удахгүй явж Бурханы хүмүүсийг боолчлоос чөлөөлөх болно. Энэ төрлийн холбоос нь хуучин гэрээний бусад номуудын адил гитлэлд тийм ч их тохиолддоггүй. Гэвч зарим тохиолдолд Мосе өнгөрсөн үеийн үйл явдлуудыг анхны уншигчдийнхаа туршлагад бараг төгс тохирсон байдлаар дүрсэлсэн. Эдгээр зөвгөнлүүд нь 2 дахь үеийнхний өдрүүдэд ч түүх давтагдж байсныг илтгэдэг. Жишээлбэл Гитлэл 13-ийн 18-д Израильчууд Египт газраас байлдааны бэлтгэлтэй гарлаа гэсэн байдаг. Эхний үеийн энэхүү цэргийн зохион байгуулалт нь 2 дахь үеийн цэрэг арим нь амлсан газрыг эзлэхээр орохдоо хэрхэн бэлтгэгдсэн байсныг урьдаас зөгнөн илэрхийлж байна. Үүнтэй адилаар Гитлэл 40-ийн 34-өөс 38-д асрын үйл ажиллагаа хэвийн боломогц Бурхан ард түмнээ дагуулan явахдаа утаа гал дунд үзэгдсэн гэж тэмдэглэсэн байдаг. Энэхүү түүхэн бодит явдал нь 40 орчим жилийн дараа Бурханы оршихуй 2 дахь үеийн уншигчдыг хэрхэн удирдахыг ч урьдаас зөгнөж байлаа. Бидний саяхан харсанчлан Мосе эхний үеийнхний түүхийг тэмдэглэхдээ 2 дахь үеийнхэнд тухайн үеийн түүхэн нөхцөл, загвар, зөгнөл болгохын тулд хэлбэршүүлжээ. Тэднийг Бурханд үйлчлэхэд чиглүүлэхийн тулд тэрээр үүнийг хийсэн юм. Гэхдээ энэ бүхэн биднийг гитлэлийн анхны утгын дүгнэлтийн 3 дахь магадгүй хамгийн чухал элемент рүү авчирна. Гэтэл ном нь юуны түрүүнд Мосегийн эхний үеийнхнийг удирдах тэнгэрлэг эрх мэдлийг нь зөвтгөх зорилготойгоор бичигдсэн. Ингэснээр 2 дахь үеийнхэн нь өөрсдийн амьдрал дахь Мосегийн бүрэн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх учиртай байлаа. Тэгэхээр Аарон Гитлэл номд Мосегийн хажууд байнга гардаг гэдгийг дурдах нь чухал. Хэдий энд Аароны тухай өгүүлдэгч Гитлэлийн бараг бүх хэсэг нь 2 дахь үеийнхэнд Мосегийн эрх мэдэл хүчтэй хэвээр гэдгийг сануулсаар байдаг. Тэд Мосегийн теологийн үзэл, түүний ёс суртахууны зарчмууд, үндэсний бодлого зэрэгт захирагдах ёстой байв. Энэ хичээлээрээ бид энэ сэдв хэр өргөн хүрээтэй болохыг наривчлан үзэх болно. Гэхдээ яг энэ мөчид бид уг ном нь Мосегийн ач холбогдол болон түүний Израилийг удирдах эрх мэдлийг онцолсон 2 арга замыг товч үзэх болно. Нэгдүгээрт, Гитлэлийн өрнөлийн гол тайзыг Мосе эзэлсэн гэдгийг харахад тэмч хэцүү биш. Бүр наривчлан үзвэл Гитлэлийн эхний 2 бүлэгт Мосег шууд танилцуулдаггүй. Гэвч бид Гитлэл 2-ын 10 дээрээс түүний нэрийг мэдээд зогсохгүй уг номд тохиолдож буй бүхэн Мосетэй ямар нэгэн байдлаар нэгт холбоотойг олж харна.
Бурхан ард түмнээ Египтээс чөлөөлөхөд бэлэн болох үедээ Мосег дуудсан. Египтчүүдийн дээр буулгасан бүхий л юр бусын шүүлтэд Мосе чухал үүрэг гүйцэтгсэн. Бурханыг дуулууртаа дагаж түүнийг усан дээгүүр гараа сунгахад тэнгис хуваагдсан. Бурхан ард түмнээ Египтээс Синай уул руу хөтлөх үед Мосе тэдний удирдагчаар үйлчилсэн. Бурхан Мосегоор дамжуулан Израильтай гэрээ байгуулсан. Мосе Бурханы өмнөөс тэдэнд гэрээний ном болон хуулийн хавтангуудыг өгөв. Бурхан Мосед асрын тухай зааварчилгааг ч өгсөн. Синай уулын бэлд Израиль хиймэл шүтэн шүтэх үед ч Мосе Бурханд үйлчилсээр байв. Мөн Мосе асар барих ажлыг удирдсан байдаг. 2 дугаарт Гэтлэл ном нь Мосегийн Израилийн дээгүүрэх эрх мэдлийг нь дахин онцолдог. Энэ ном нь Израильчууд Мосег өөрсдийн удирдагч гэж хүлээн авах эрх мэдлийг нь үгүйсгэн маргалдаж байсныг Гэтлэл 2-ын 14, 5-ын 21, 15-ын 24, 16-гийн 2 ба 3, мөн 17-гийн 2 зэрэг ишлэлүүдэд өгүүлдэг. Харин бусад тохиолдолд Израильчууд өөрсдийнх нь дээр байх Мосегийн эрх мэдлийг хүлээн авсан харагддаг. Энэ тухай Гэтлэл 4-ийн 31, 14-ийн 31 болон 20-ийн 19 гэх мэт ишлэлүүдээс харж болно. Мөн бид Гэтлэл 6-гийн 1-ээс 8 болон 10-аас 13, 24-ийн 2, мөн 34-ийн 1-ээс 4 зэрэг ишлэлүүдээс Бурхан өөрөө Мосег Израилийн эрх мэдэлтэй удирдагч болгон тосолсон гэдэг баталгааг олж уншина. Ганцхан жишээ болгож Синай уулан дээрх Теофани буюу Бурхан Мосед өөрийгөө харуулах талаараа хэрхэн тайлбарлаж байгааг Гэтлэл 19-9 дээрээс харцгаая. Энд үзэгтэн чамтай миний ярихыг ард түмэнд сонсгож тэднийг чамд үрд итгүүлэхийн тулд би чам руу өтгөн үлээр очино гэжээ. Энэ багц ишлэлийн тэмдэглэн өгүүлснээр Бурхан өтгөн үлээр Синай ууланд үзэгдэж Мосетэй ярьж байгаагаа Израильчуудад сонсгосон нь Мосед үрд итгүүлэхийн тулд байсан аж. Бидний харж байгаачлан энэ ишлэл нь Гэтлэл номын бичигдсэн хамгийн чухал шалтгаанд анхаарал хандуулж байна. Гэтлэл ном нь Мосегийн Израилийг удирдах үргэлжилсээр буй эрх мэдлийг зөвтгсөн. Евангелийн итгэгчид Гэтлэл зэрэг өөр бусад номыг хар аяндаа л Бурхан төвд байдлаар харах хандлагатай байдаг. Энэ нь тухайн номын бүхий л зүйлийг Бурханы эргэн тойронд төвлөрүүлж бичигдсэн бүгд нь Бурханы тухай гэж үздэг гэсэн үг л дээ. Гэвч бодит байдал дээр та Гэтлэл номыг унших юм бол та тэдэн шиг тийм сэтгэгдэлтэй байж чадахгүй. Мэдээч хэрэг Бурхан чухал. Тэрээр олон талаар гол дүрэн мөн. Наад заханал гэхэд Гэтлэлд өгүүлж буй түүхийн туршид тэрээр ажиллаж удирдсаар байдаг шүү дээ. Тэр бол Израилийг Египтээс чөлөөлөгч нэгэн. Тэр бол хуулийг өгөгч. Тэр бас асрын эзэн мөн. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Гэтлэл ном дээрх үйл явдлуудын тухай өгүүлсэн утга зохиолын дүрслэлийг харвал та тун хачирхалтай зүйлийг олж мэдэх болно. Миний бодлоор энэ нь ч надад үнэн санагддаг. Яагаад гэвэл Гэтлэл номын туршид нэг тохиолдлыг л тооцвол Бурхан яг өөрөө ямар нэг зүйл хийгээгүй байдаг. Тэрээр зөвхөн Мосегаар дамжуулан ажиллаж байсан. Мосегаар дамжуулан биш гагцхүү өөрөө хийсэн тэр нэг тохиолдол нь эхний бүлэгт их баригчдыг ерөөсөн явдал юм. Тэгэхээр Гэтлэл номоос бид Бурхан Израилийн төлөөх агуу үйл хэрэгэ гүйцэлдүүлдэгч Мосе тэнд нь үргэлж байдаг. Учир нь Бурхан түүгээр дамжуулан ажиллаа хийдэг байсан юм. Үүний шалтгаан нь Мосегийн амьдрал дуусах төхөж Израилийг орхих гэж байгаа ч Бурхан Израилийг орхихгүй гэдэгтэй холбоотой. Иймээс үнэндээ Гэтлэл номыг унших үед энэ нь Моабын талд бүрэн бичигдэж дууссан бөгөөд Мосе Израилийг орхих гэж байгаа гэдгийг та олж харах болно. Энэ бүгдийг мэдээд Гэтлэл номыг харвал бид Израильчууд дараах асуултуудыг асууж байгаа нь ямар учиртайг мэдэх болно. Тэд хэн биднийг удирдах ёстой юм бэ? Тэд яаж удирдах ёстой юм бол? Тэд ямар зүйлсийг тэргүүнд тавих ёстой вэ? Мосе биднийг орхих гэж байгаа энэ үед бид ямар эрх мэдлийг дагах хэрэгтэй вэ? Зэргээр асууж байлаа. Харин Гэтлэл ном нь яг л ийм төрлийн асуултуудад хариулахаар зохион байгуулагдсан юм. Үнэн дээр Бурхан Израилийг Египтээс чөлөөлсөн нь үнэн боловч тэрээр Мосегоор дамжуулан ийхүү чөлөөлсөн. Тийм ээ. Бурхан Израильд хуулийг өгсөн, гэвч Бурхан Мосегоор дамжуулан хуулийг өгсөн. Тийм ээ. Бурхан өөрийн ариун асраа өгсөн боловч Мосегоор дамжуулан үүнийг гүйцэтгсэн.
Эдгээр нь гитлэл номын онцолж буй зүйл мөн. Тиймээс гитлэл ном нь эхний үеийнхэнд юу болсон тухай түүхийг өгүүлснээр Мосегийн эрх мэдлийг хоёр дахь үеийнхэнд ч баталгаажуулж, Бурхан Мосег ард түмний өмнө хэрхэн өргөмжилсөн тухай түүхийг өгүүлдэг. Тэрхүү өргөмжлөлийн улмаас тэрээр хэдийгээр өөд болох гэж байгаа ч гэсэн хоёр дахь үеийнхний өмнө өргөмжлөгдөх ёстой байлаа. Ингээд бид гитлэлийн бичээж нөхцөл байдал болон анхны утгатай холбоотой шаардлагатай зарим зүйлсийг хөндлөө. Тиймээс эдгээрийг орчин үед хэрхэн хэрэгжүүлэх талаар цөөн хідэн тайлбар хийх хэрэгтэй. Өнөөдөр Христийн дагалдагчид бид энэ номыг хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Гэтэл шиг нарийн төвөгтэй номыг орчин үеийн амьдралд тоо томшгүй олон янзаар хэрэгжүүлж болно. Хүн бүр өвөрмөц бөгөөд өөр амьдралын нөхцөлтэй байдаг гэдгийг бид мэддэг тул ингэж хэлж байгаа юм л да. Үүнийг бид энэ хичээлийнхээ дунд хэсэгт удахгүй илүү анхааралтай авч үзэх болно. Гэхдээ одоо энэ нь бид гэтлэлийг өнөөдөр амьдралдаа хэрэгжүүлэхдээ үргэлж санаж байх ёстой зарим ерөнхий зүйлсийг тэмдэглэн үзэхэд туслана. Христийн дагалдагчдын хувьд гитлэл ном нь Бурханы үг учраас бидний амьдралд хэрэгждэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ бидний болон анхны уншигчдын хооронд мэдгдэх үйц ялгаанууд бий. Ийм учраас бидний орчин үеийн хэрэгжүүлэлтэд бидэнд удирдамж чиглүүлэг болох шинэ гэрээ рүү үргэлж эргэж очих ёстой. Шинэ гэрээ нь гитлэл номоос 240 орчим удаа иш татах юм уу санаа дурдсанаар бидэнд удирдамжуудыг санал болгодог. Гэхдээ нэг шинэ гэрээний багц хэсэг онцгой тусдаа байдаг. Илч Паулын 1-р Коринт 10:1-5 дээр энэ тухай өгүүлсэн байдаг. Энд эцгүүд маань бүгд үүлэн доор байж, бүгд тэнгисийг гатлан гарч, бүгд үүл ба тэнгист Мосе рүү баптизм хүртэж, бүгд адилхан сүнслэг хоол идэж, бүгд адилхан сүнслэг ундааг ууж байсан. Тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд ундаалсан ба тэр хад нь Христ байв. Гэсэн ч тэдний олонх нь Бурханы таалалд нийцээгүй тул цөлд хяарсан юм гэжээ. Эндээс харахад гитлэл номд дурдсан хэд хэдэн үйл явдлын талаар Паул дурджээ. Харин багц ишлэл цаашаа яаж үргэлжилж байгааг одоо 1-р Коринт 10:11-р ишлэлээс харцгаая. Энэ бүхэн жишээ болон бидэнд тохиолдсон бөгөөд үүнийг үеийн төгсгөл тохиож буй бидэнд сануулга болгон бичжээ гэсэн байна. Эдгээр ишлэлүүд бүгд гитлэл номыг Христийн дагалдагч бидэнд ач холбогдолтой гэдгийг тодорхой нотолж байна. Паул энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон гэв мөн тэдгээрийг бидэнд сануулга болгон бичжээ. Гэтэл зөвхөн өмнөх ертөнцийн талаар бичээд зогсохгүй, мөн зөвхөн тэдний ертөнцийн тухайч биш, мөн манай ертөнцийн тухайч бичигдсэн гэдгийг ойлгоход Паулын үгс бидэнд тусалдаг. Үүнийг энэ хичээлийн нэр томьёогоор тайлбарлавал гитлэл ном нь зөвхөн анхны уншигчдыг чиглүүлэхэд зориулагдсан бичигдээгүй юм. Энэ нь мөн Христийн дагалдагч бидний төлөө зориулагдсан байв. Христийн дагалдагчдын тэрхүү ертөнцийг элч хэрхэн дүрсэлсэнийг харъя л да. Энд үеийн төгсгөл тохиож буй бидэнд гэсэн байна. Төгсгөл гэдэг нь телос гэх грек үгийн орчуулга бөгөөд ихэвчлэн төгсгөл эсвэл зориг гэж хөрвүүлдэг. Түүхэн дэх Бурханы төлөвлөгөө Христ дотор төгсөж буюу зорилгодоо хүрч буй цаг үед Христ итгэгчид амьдарч байна. Теологийн нийтлэг нэр томьёогоор бол Есүсийг дагдаг бид түүхийн эскатологийн буюу эцсийн цаг үед амьдарч байна. Паул юу бодож байсныг ойлгохын тулд бид Христэд итгэх авралын итгэлийг хүлээн авснараа том аяллаа нэг хэсэг болдог гэдгээ ухамсарлах ёстой юм. Бид Египтийн боолчлол, дарангуйллаас Бурханы амласан газар дахь эрхчлөө, ёроолд хүрэх Израилийн аялал болон Мосегийн эцсийн өдрүүдэд бодтойгоор оролцдог. Шинэ гэрээ бүхэлдээ эскатологийн эрен үе буюу Христ доторх сүүлчийн өдрүүд нь 3 үндсэн үе шаттайгаар өрнөдөг гэж заадаг. Тиймээс Мосе болон Израилийн аяллаа энэхүү эцсийн шат нь Христийн дэлхий дээрх үйлчлэлээр хаанчлалын эхлэл үеийг авчирснаар эхэлсэн гэж Библи үздэг. Мөн гитлэл номдох Мосе ба Израилийн аялал нь эдгээр эцсийн өдрүүдэд чуулганы түүхийн туршид итгэгчид хаанчлалын үргэлжлэх үед Христтэй нэгдэх үед үргэлжилсээр байна. Эцэст нь яг л Мосе ба Израильчууд Египтээс амласан газар руу аялсан шиг Христ доторх бидний аяллаа сүүлчийн өдрүүд түүний хаанчлал бүрэн төгс болох үед дуусаж түүний гайхамшигт эргэн ирэлтээр бид шин тэнгэр шин газарт орох болно. Тиймээс 1-р Коринт 10-р бүлэгт дурдсанчлан Христ доторх эцсийн өдрүүдийн эхлэл, үргэлжлэл болон бүрэн төгс болох тэрхүү үеийн гэрэлт гитлэл номын сэдв бүрийг авч үзэн орчин үеийн Христ итгэгчид бид амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бид эдгээрийг хэд хэдэн аргаар холбож болно. Жишээ нь Синай ууланд Бурхны Мосетэй байгуулсан гэрээг Израиль хүлээн авсан гэж гитлэл бидэнд хэлдэг. Үүнтэй адил аргаар Христ итгэгчид Христ дотор шинэ гэрээг байгуулдаг. Гэвч энэхүү шинэ гэрээ нь Христийн анхны ирэлтээр эхэлсэн. Одоо үргэлжилж байгаа бөгөөд Христийн хоёр дахь ирэлтээр дуусах болно. Өөр нэг жишээ авах юм бол Гитлэл номд Мосегийн өдрүүдэд асарт Бурхны оршихуй байсан хэмээн дурддаг. Христ дотор Бурхны оршихуй бүрч илүү агуу байдаг гэж шинэ гэрээнд заадаг. Есүс өөрөө хаанчлалынхаа эхлэл үед бидний дунд оршин байсан Бурхны оршихуй байлаа. Хаанчлалын үргэлжлэх үед одоо ариун сүнс хувь итгэгчдийн дотор хийгээд чуулганд бүхэлд нь оршдог. Мөн түүхийн бүрэн төгс болох үед шинэ бүтээлт тэрээр оршиж Бурхны сүр жавхлан бүхнийг дүүргэх болно. Гэтэл нь мөн Мосегийн өдрүүдэд Бурхан дайснуудаа ялсныг илчилдэг. Шинэ гэрээ нь Христ нүгэл ба үхлийг ялсан гэдгийг заадаг. Христ анхны ирэлтээр Бурхны хүчрхэг дайчин болж дайсны ялагдлын эцсийн шатыг хэдийнэ эхлүүлсэн. Чуулган нь одоо сүнслэг дайнд Бурхны бүрэн хоёрог дуулга өмсснөөр түүний айран болж Христийг дагаж байна. Мөн тэрээр сүр жавхлантайгаар буцаж ирэхдээ Бурхны дайснуудын эсрэг агаарын хүчний агуу дайнаа бүрэн дуусгах болно. Нэмж дурдахад Гэтлэлд Израильчууд амлагдсан газар дахь өөрсдийн өвөө Бурханаас авахаар явж байсан. Энэ нь тэдний Бурхны захиргааг дэлхий даяар түгээх анхны алхам байсан юм. Христ итгэгчид Христ дотор өвийг хүлээн авдаг гэж шинэ гэрээ заадаг. Христ хаанчлалынхаа эхлэл үед өөрийн өвөө баталгаажуулсан юм. Өнөөдөр Христ итгэгчид бид ариун сүнс дотор өөрсдийн өвийг урдчилгаа болгон баяр хөөргийг эдэлсээр байна. Христ эргэн ирэхэд тэрээр мөн түүний доторх бидж бүх зүйлсийг өвлөх болно. Эдгээр болон бусад өргөн хүрээний холбоосууд гэтэл нь Мосегийн үргэлжилсээр буй эрх мэдэл Христийн доторх бидэнд ч хэрхэн хэрэгцээр байгааг тодруулж өгдөг. Товчхондоо гэтэл ном өөрийн анхны уншигчдаа өөрсдийнх нь цаг үед Бурхны хийж байсан зүйлсийн улмаас Мосегийн эрх мэдэлд үнэнч байхыг уриалсан. Гэтэл одоо биднийг Бурхны Христ дотор хийж байгаа хийх бүхний улмаас Мосегийн эрх мэдэлд үнэнч байхыг бас уриалж байна. Одоо бид Гэтлэл номын зарим шаардлагатай зүйлсийг нэгэнт хүндсэн тул энэ хичээлийн хоёр дахь гол сэдэв болох номын бүтэц агуулга руу шилжих хэрэгтэй. Гэтлэл ном нь олон янзын дөрүүд, нөхцөл байдал, үйл явдлууд зэргийг агуулсан 40 бүлгээс бүрддэг. Бид хүүрнэл, дуу, угийн бичиг, жигсаалтууд, хуйлууд, ярианууд, залбирлууд, зааврууд зэрэг утга зохиолын олон төрлийн хэлбэрийг олж хардаг. Энэхүү олон хэсгээс бүрдсэн байдал нь заримдаа номын гол хэсэг, дэд ба туслах хэсгүүдийг хооронд нь ялгахад хэцүү болгодог. Тиймээс гэтлэлийг олон янзаар тоомлж болдог гэж хэлж болно. Гэхдээ номын анхны зорилгыг санах юм бол номын үндсэн бүтэц агуулгыг ялган харах нь тийм ч хэцүү биш ээ. Гэтлэл ном нь хоёр гол хэсэгт хуваагддаг. Эхний хагас буюу 1:1-ээс 18:27 нь Израилийг Египтээс чөлөөлж Синай ууланд хүргэсэн Мосе дээр төвлөрдөг. Хоёрдугаар хагас буюу 19:1-ээс 40:38 нь Синай уулнаас Канаан руу орохоор бэлтгэж байгаа Израиль ба Мосетэй холбогддог. Эдгээр хоёр гол үндсэн хэсэг нь гэтлэлийн хоёр дахь үеийнхний дээрч үргэлжилсээр буй Мосегийн эрх мэдэлд хэрхэн төвлөрч байгааг бид тусгайлан авч үзэх болно. Ингээд Израилийг Египтээс чөлөөлж Синай ууланд хүргэсэн Мосегоос эхэлцгээе. Мосе болон Израилийн Египтээс чөлөөлөгдсөн явдал нь Израилийг чөлөөлөхөөс өмнөх Мосегийн эрх мэдлийг харуулснаар эхэлдэг. Бид үүнийг Гэтлэл 1:1-ээс 4:31 дээрээс харж болно. Дараа нь 5:1-ээс 18:27 дээр Мосе Израилийг чөлөөлөх үеийн үйл явдлыг голчлон өгүүлдэг. Эхлээд Израилийг чөлөөлөхийн өмнөх үйл явдлын талаар Гэтлэл бидэнд юу хэлснийг харцгаая. Израилийг чөлөөлөхийн өмнөх үйл явдлыг хоёр хэсэгт хувааж болно. Нэгдүгээрт Мосегийн төрөлт хийгээд хэрхэн өсөж торинсон талаар 1:1-р ишлэлээс эхэлж 2:10 хүртэл үргэлжлэн өгүүлдэг. Үүний дараа бид 2:11-ээс 4:31 дээрээс Мосе Израилийн удирдагч болж буйг унших болно. Тэгэхээр эхлээд хамтдаа Мосегийн төрж өссөн талаарх түүхийг үзцгээе.
Энэ хэсэгт Мосе залуу насаа Египтийн хааны ордонд өнгөрөөсөн тул түүний эрх мэдлийн эсрэг гарч болох аливаа асуудлуудын тухай өгүүлсэн байдаг. Түүх эхлэх үед фараон Израилийн тоо нэмэгдэж байгаа тул бослог гаргахаас нь эмээдэг. Тэрээр Израилийн хүн амыг барих 3 ухаалаг төлөвлөгөө боловсруулсан. Гэвч тэрээр хүнд хөдөлмөр ноогдуулсан нь харин ч бүтлгүйцсэн байдаг. Мөн Израилийн хөвгүүдийг төрөх үед нь алахыг их баригч нарт тушаасан нь бүтлгүйтэв. Хамгийн гол нь Израилийн хөвгүүдийг Нийл мөрөнд живүүлэх тухай түүний тушаалж бүтээгүй юм. Эдгээр ёгөөн цувран үргэлжилдэг. Гэвч хамгийн том ёгөөдөл нь фараоны төрсөн охин Мосег Нийл мөрнөөс аварснаар түүний сүүлчийн төлөвлөгөөг нурааж орхидог явдал юм. Дараа нь 2-10 дээр фараоны охин Мосед би түүнийг уснаас гаргаж авсан юм гэсэн утгатай нэр өгдөг. Тэгээд Египт хэлээр Мосе гэдэг нь хүү гэсэн энгийн утгатай байсан тул ихэнх хүмүүст Мосе хааны ордонд хамааралтай нэгэн байсныг илтгэж байв. Гэвч фараоны охин Мосе гэдэг нэрийг сонгосон шалтгаанаа энэ нь еврей хэлээр машах буюу гаргаж авах гэсэн утгатай үгтэй адил сонсогддог гэж тодорхой тайлбарлсан. Тиймээс Бурханд үнэнч Израильчуудын чихэнд Мосегийн нэр нь түүнийг фараоны хүү гэж сонсогдоогүй юм. Харин энэ нэр нь фараоныг дохуурхаж Израилийг хорлох гэсэн фараоны оролдлого хэрхэн бүтлгүйцсэн болохыг сануулдаг аж. Израилийн Египтээс чөлөөлөгдөхийн өмнөх үйл явдлуудын хүүрнэл нь Мосегийн төрж өссөн түүхээр эхэлж 2:11-ээс 4:31-т өгүүлэх тэрээр хэрхэн Израилийн удирдагч болсон талаар үргэлжилдэг. Гэтэл 2:14 дээр Израилийн нэгэн боол Мосетэй маргалдаж хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ гэдэг. Энэ хэсэг бүхэлдээ Мосе хэрхэн Израилийн эрх мэдэл бүхий удирдагч болсныг тайлбарласнаар энэ асуултад хариулсан байдаг. Израиль хүний асуултын хариулт нь 6 алхамд хястаг бүтцтэй байдаг. Энэ нь үндсэн хэсгийн өмнө болон хойно байрлах хэсгүүд нь хоорондоо зэрэгцсэн эсвэл харилцсан тэнцвэртэй байдаг уран зохиолын бүтэц юм. Нэгдүгээрт гэтэл 2:11-ээс 15-д буюу Мосегийн Египтээс зугтсан явдал нь Израиль боолыг өмгөөлж Египт хүнийг алсан тул ийхүү гэдгийг тайлбарласнаар түүнийг Израилийн удирдагч хэмээн зөвтгөж байна. Хоёрдугаарт 2:16-аас 22-т Мосе Медиан хүмүүсийн гэр бүлтэй нэгдсэн. 22 дугаар ишлэлд Мосегийн хүүгийн нэрийг Гершом гэж тэмдэглэсэн байдаг. Энд тайлбарласнаар энэхүү нэр нь хүний нутагт цагаач болсон гэсэн утгатай Гершом еврей хэллэг шиг сонсогддог. Энэ нь Мосе Медианчуудын дунд харь хүн шиг санагдаж байсныг илтгэж байв. Өөрөөр хэлбэл тэрээр жинхэнэ Израиль хүн гэдгээ хизээч мартаагүй юм. 3 дугаар хэсэг болох гитлэл 2:23-аас 25-д Бурхан гэрээгээ дурсан сандаг тухай өгүүлдэг. Энэ хэсэгт Израильчууд тусламжгүй хашгирсан бөгөөд Бурхан Израилийн эцэг өвөгдөд өгсөн амлалтаа сансан тухай бий. 4 дахь хэсэг нь өмнөх хэсэгтэй харилцан уялдсан байна. 3:1-ээс 4:17 дээр Бурхан шатаж буй бутан дундаас Мосетэй ярьж түүнд үүрэг даалгаврыг өгсөн тухай өгүүлдэг. Энд Бурхан Израилийг Египтээс гаргаж амлагдсан нутагт нь авчрахаар Мосег дуудсан нь эцэг өвөгтдөө байгуулсан гэрээгээ эргэн сансан гэдгийг нь харуулж түүнийг удирдагч гэдгийг баталдаг. 5 дахь хэсэг буюу гитлэл 4:18-аас 26 дугаар ишлэл нь Мосегийн Медиан хүмүүстэй гэр бүл болон амьдарч байсан 2 дахь хэсэгтэй харилцан уялддаг. Энэ хэсэг нь Мосе Медианчуудын гэр бүлээ орхин явсан тухай өгүүлдэг. Энд Гершомын тухай дахин өгүүлэх ба Мосе түүнийг хоцлуулаагүй тухай байдаг. Энэ хэсэгт Эхлэл 17-гийн 10-аас 14 дээрх Авраамтай байгуулсан гэрээгээ сахиж Бурхан Мосег хөнөөн хэмээн сүрдүүлдэг. Гэвч энэ үйл явдал нь хүртэл Мосегийн удирдлагыг Бурхан дэмжиж байсныг харуулсан. Учир нь Мосегийн Медиан эхнэр Зипора хүү Гершомо хоцлох үед Бурхан өршөөн хэлтрүүлсэнийг мэднэ шүү дээ. Эцэст нь анх Мосе Египтээс зугтаж байсан бол гитлэл 4:27-гийн 31 дээр тэрээр Ааронтой хамт Египт рүү буцаж ирснээр түүх тэнцвэрждэг. Мосе удирдагч болсон нь энд мөн батлагдлаа. Бурхан Мосег илгээсэн тул Израильчууд Бурханд итгэж түүнийг хүндлэн мөргөснийг бид 4:31 дээрээс харж болдог.
Бидний ярьдаг түүхүүдийг ер нь ямар ч түүхийг сонсоод үзвэл тэдгээр нь тодорхой хэв маяг бүхий хэсгүүдтэй байдаг. Тэдгээрт эхлэл, төгсгөл, өрнөл, эргэлтийн цэг болон төгсгөл иймэрхүү байдлаар тэгш хэмтэй байдаг. Тэгэхээр бид Библийн хүүрнэлд энэ мэт тэгш хэмтэй бүтэц олж хараад гайхах шаардлага байхгүй. Чухамдаа иймэрхүү зүйлийг л бид Библийн хүүрнэлээс хүлээж найдах байсан биз. Библийн түүх өгүүлэгчид, Библийн хүүрнэгчид эдгээрийг санаанаас огт зохиогоогүй. Тэд үүнийг уран яруу болгох гэж мошхон говьлж ийм хэлбэрт оруулаагүй юм. Харин аливаа түүх ямар хэлбэртэй байдаг тэр арга хэлбэрээр л бидэнд бичиж үлдээсэн нь энэ юм шүү дээ. Ийхүү бичигдсэнийг ойлгож тухайн хүүрнэл хэрхэн ажиллаж байгааг мэдэх нь бид чухам юуг анхааран харж ойлгож мэдэх ёстойг чиглүүлж өгдөг юм. Бид Израилийг чөлөөлөхөөс өмнөх үеийн түүхийг харсан тул одоо Гитлэл 5:1-ээс 18:27 дээрх Израилийн чөлөөлтийн үеийн Мосегийн үйл хэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Израилийн чөлөөлтийн үеийн Мосегийн үйл хэрэг нь түүний Египтэд байх үеэс эхэлдэг бөгөөд Гитлэл 5:1-ээс 13:16-д өгүүлдэг. Үүний дараа Мосегийн удирдлагын талаар бид ард түмнийг Египтээс Синай уулууд дагуулan явснаас нь харж болдог. Энэ тухай Гитлэл 13:17-оос 18:27 дээр би эхлээд Египтэд байсан Мосегийн амьдралыг харцгаая. Мосегийн Египтэд байсан цаг хугацаа нь түүний эсрэг гарсан зарим эсэргүүцэлд хариулт өгдөг. Учир нь түүний хийсэн анхны чөлөөлөх оролдлого нь санамсаргүйгээр Израильчүүдийг улам зовооход хүргэсэн байдаг. 5:1-ээс 6:27 дээр Израиль Мосегийн удирдлагаас татгалцсан явдал Мосегийн гашуудал болон Бурхны тайвшруулал зэргийг багтаасан хоёр зэрэгцээ хэсгүүдийг бид уншдаг. Эхний хэсэг 5:1-ээс 6:8-д харагдана. Фараоныг өөрсдийнх нь эсрэг болголоо гэж Израильчууд Мосег эсэргүүцэв. Мосе даруугаар гашуудсан. Тэгээд Бурхан Израилийг удирдах дуудлагынхаа тухайд Мосег тайвшруулав. 6:9-оос 27 дээрх хоёр дахь хэсэг нь ижил төстэй хэв маягийг харуулна. Гэвч Израиль Мосегоос хоёр дахь удаага татгалзаж тэрээр хоёр дахин гашуудсны дараа Бурхны тайвшруулал нь угийн бичиг хэлбэрээр ирдэг. 6:13-аас 27 дээр Мосе Аарон хоёрын өвөг дээдэс Левигээс эхлүүлээд Аароны ач хүү Финихас хүртэлх удмыг харуулдаг. Мэдээж Лев бол Израилийн 12 овгийн нэг байсан. Тооллого 25 ба 31-р бүлэгт өгүүлснээр Финихас хоёр дахь үеийн Израильчүүдийг Бурханд үнэнч үйлчлэхэд удирдан чиглүүлсэн. Энд Бурхан хоёр дахь үеийнхэнд Мосе Аарон хоёрыг Яаковын овгуудаас гаралтай жинхэнэ Израильчууд гэдгийг баталгаажуулан хэлсэн. Мөн ард түмэн Мосе Аарон хоёрын үнэнч өв болох Финихасыг нүдээр харж тэднийг чиглүүлэхээр Бурхан тэднийг дуудсан байсан гэдэгт нь итгэлтэй болсон. Энэ нь Египт дэх Мосегийн үйл хэргийн хоёр дахь гол хэсэгт биднийг чиглүүлдэг. Энд Гитлэл 6:28-аас 13:16-д Египтийн дээр буулгасан Бурхны гай гамшиг бүхий шүүлтийн тухай өгүүлнэ. Эдгээр бүлгүүд нь Египтчүүдийн эсрэг хийсэн Бурхны юр бусын шүүлтийн үйл ажиллагаанд Мосегийн гүйцэтгэсэн чухал үүргийг онцлон түүний эрх мэдлийг баталсан байдаг. Хамгийн ихний шүүлт болох могойн талаар 6:28-аас 7:13-т гардаг. Аароны таяг гайхамшигтай байдлаар могой болон хувирч фараоны элбичдийн бий болгосон могойнуудыг залгиснаар Египтийн эсрэг Бурхны хүчийг харуулдаг. Энэхүү ихний гайхамшигын дараа Гитлэл 7:14-өөс 10:29 багц ишлэлд цуврал 9 шүүлт гардаг. Эдгээр 9 шүүлт нь 3 хэсэгт хуваагддаг бөгөөд тус бүр нь Мосе Нийл мөрний дэргэд фараонтай тулалдсанаар эхэлдэг. Эхний цуврал гайхамшгууд нь 7:14-өөс 8:19-ийн хооронд үргэлжилнэ. Үүнд усыг цус болгож, газрыг мэлхийгээр дүүргэж, тоос шорооноос дэлэнч бий болгосон гайхамшгууд багтана. Хоёр дахь цуврал гайхамшгууд нь 8:20-оос 9:12-ийн хооронд гарах ба бөөн ялаа, малын тахал, буглаат хатиг зэрэг багтана. Гурав дахь цуврал гайхамшгууд нь 9:13-аас 10:29-ийн хооронд үргэлжилнэ. Үүнд аянга мөндөр, зарцаа, түнэр харанхуйн шүүлтүүд орно. Эдгээр бүх гайхамшиг бүхий шүүлтүүдэд Мосе чухал үүрэг гүйцэтгсэн нь түүний Израилийн удирдагчийн эрх мэдлийг батлан харуулдаг.
Эцэст нь 11-ийн 1-ээс 13-ийн 16 дээрх алгаслын шүүлтээр энэ хэсэг өндөрлөдөг. Бурхан Египтийн ууган хүү бүрийг алсны дараа фараон эцэстээ нэг Израилийг явуулав. Израилийг чөлөөлөх үед Египтэд болсон үйл явдлуудыг харлаа. Одоо бид Египтээс Синай уул руу явах аянд Бурхан Мосегийн эрх мэдлийг хэрхэн баталж байсан талаар Гитлэл 13-ийн 17-оос 18-ийн 27 дээрээс харцгаая. Синай руу хийсэн аяллаа үеэр Израильд тулгарч байсан бэрхшээлийг үл харгалзан Израиль Египтээс бэлтгэлгүйгээр гараагүй гэдгийг тэмдэглэх нь чухал юм. Гитлэл 13-ийн 18-д Израилийн хөвгүүд Египт нутгаас байлдааны бэлтгэлтэй гарсан тухай тодорхой өгүүлдэг. Энэхүү цэргийн сэдвийн хүрээнд авч үзвэл энэ хэсэг бүхэлдээ бусад үндэстнүүдтэй зөрчилдөх тухай мөн Израилийн айрамд ус, хоол хүнс хэрэгцээтэй байхыг харуулах аж. Израилийн байлдааны цуваагаар явах аян нь үндсэн 4 хэсэгт хуваагддаг. Эхний хэсэг буюу 13-ийн 17-оос 15-ийн 21 дээр Улаан тэнгист Мосегийн эрх мэдлийг нотолсон тухай өгүүлдэг. Гэтэл 14-ийн 31-д Израильчууд Улаан тэнгисийг хуурай газраар гаталсны дараа бид Мосегийн эрх мэдлийг хэрхэн баталсан талаар олж уншдаг. Энд ард түмэн эзнээс имэн эзэн хийгээд түүний зарц Мосед итгэв гэжээ. Энэ ишлэл нь энэ хэсгийн гол санаануудыг хурцаар дүрсэлж байна. Израилийн айрам Бурхан эзнээс имэн эзэнд итгэв. Мөн тэд түүний зарц Мосед бас итгэжээ. Мэдээжин хэрэг эдгээр үгс Гитлийн анхны сонсогчдод ойлгомжтой байв. Тэд ч мөн адил өөрсдийн үед Бурхан болон Мосед итгэх ёстой ажээ. Үүний дараа Израилийн айрам 15-ийн 22-оос 27 дээр Шуурын цүл рүү явлаа. Шуурын цүлд хүмүүс Мосегийн олсон ус нь уух аргагүй байсанд түүний эсрэг гомдоллож, түүний эрх мэдлийг сорив. Тиймээс Бурхан Мосед усыг цэвэршүүлэх модыг өгснөөр түүнийг Израилийн удирдагчаар өргөмжилснөө харуулв. 3 дахь хэсэг буюу 16-гийн 1-ээс 36-д Израильчууд Син цүлд хурж ирсэн тухай бий. Син цүлд Израильчууд Мосе Аарон хоёрт гомдоллож Мосегийн удирдлагыг дахин эсэргүүцэв. Гэвч энэ удаад 7 дугаар ишлэлд Мосе тэд үнэхээр Бурханы эсрэг гонгинон гомдолж байна хэмээн батлан өгүүлсэн байдаг. Харин Бурхан Израильд хоол хүнс болгон бүдэн шувууг өгч тэдэнд тогтмол маана өгснөөр Мосегийн эрх мэдлийг дахин нотлов. Бурхан цүлд Мосегаар дамжуулан хүмүүсийн хэрэгцээг хангаж байснараа түүний эрх мэдлийг баталсаар байдаг. Хэдийгээр тэд Мосегийн эсрэг болон эзний эсрэг гомдолдогч Бурхан нэгүслээрээ хаднаас ус гарган тэнгэрээс маннаг буулган тэднийг хангадаг. Энэ бүхэн нь зөвхөн эцгийн халамж төдий бус. Мосе бол үнэхээр түүний илгээсэн нэгэн мөн гэдгийг батлахын тулд юм. Христ итгэлтнүүд бид ихэнхдээ хүнд итгэх хэрэггүй, ямар нэг хүнд найдах хэрэггүй гэж боддог. Гэхдээ энд хүмүүсийн зөвхөн эзэнд итгэл найдвараа тавихыг урайлаа зогсохгүй. Эзний хэрэгсэл төлөөлөгч болох Мосед ч тавихыг онцгойлон сануулж байна. Бид үүнийг Улаан тэнгисийг гатлахад араас нь нэхэж явсан Египтийн цэргийг живүүлсэн гайхамшигт ялалтын үед ч харсан. Тэд тэнгисийн нөгөө эрэгт гараад баярлалдан Бурханыг магтан дуулж Бурханд болон Мосед итгэсэн тухай өгүүлдэг. Гэтэл 17-гийн 1-ээс 18-ийн 27 дээр Израилийн аялсан 4 дахь бөгөөд сүүлчийн газар бол Рефидим байв. Энэхүү харьцангуй урт хэсэг нь 3 хуваагддаг. Нэгдүгээрт Гитлэл 17-гийн 1-ээс 17 дээр хүмүүс усны талаар дахин гомдлохдоо Бурханыг сорьсон байдаг. Үүний хариуд Бурхан Мосед ахлагчдыг Синай уулан дээр авчрахыг тушаажээ. Тэнд Бурхан Мосед хадыг зохихыг тушааснаар ус гарч ирэв. Гэсэн хэдий ч энэ гайхамшигыг үл харгалзан Израильчууд Бурхантай улам бүр маргалтав. Тэд 7 дугаар ишлэлд эсэргүүцэн гайхширч эзэн бидний дунд байна уу, үгүй юу гэжээ.
Дараагийн хоёр хэсэг энэ асуудлыг намжаадаг. Одоо эдгээр үйл явдлууд өмнөх асуултад хэрхэн хариулж байгааг ойлгохын тулд Израильчуудын сайн мэддэг зүйлийг бид санах хэрэгтэй. Эхлэл 12-ын 3-т Бурхан Израилийг ерөөгчдөг би ерөөж, тэднийг хараагчдыг би хараана гэж Авраамд амласан байдаг. Тиймээс энэхүү амлалттай адилаар Гитлэл нь 17-гийн 8-аас 16 дээр Амалекчууд Израиль руу дайрах үед Бурхан тэднийг ялж, тэднийг хараасан юм. Дараа нь энэ хэсгийн сүүлчийн хэсэгт буюу 18-ийн 1-ээс 27-д Етро Мосе дээр амар тайвныг тогтоохоор ирэв. Етро Израильчуудыг ерөөсөн тул Бурхан Етрог ерөөв. Энэ хоёр үйл явдал нь Бурхан Авраамд яг л амласан ёсороо Израильчуудын дунд байсныг ямар ч эргэлзээгүйгээр харуулсан. Израилийн айрам Мосег дагаж байхдаа Бурханы хүчрхэг оршихуйн хамгаалтыг хүлээн авсан. Одоо хүртэл бид Гитлэлийн бүтэц агуулга нь эхлээд Израилийг Египтээс чөлөөлөн Синай ууланд хүргэх явдал байсныг, мөн Мосед анхаарал хандуулснаар түүний эрх мэдлийг тодтогч байгааг харлаа. Одоо бид Гитлэл 19-ийн 1-ээс 40-38 дээрх номын 2 дугаар хагасыг авч үзцгээе. Эдгээр бүлгүүдэнд Мосе болон Синай ууланд Канаан руу ороход тэднийг бэлтгэж байсан тухай өгүүлэх замаар Мосегийн эрх мэдлийг харуулдаг. Израильчууд Синай уулын бэлд буудлах үед тэдэнд болон Мосед юу тохиолдсныг Бурхан тэдэнд хууль болоод асраа хэрхэн өгснийг Библийн ихэнх оюутнууд мэддэг. Гэвч тэнд бодитоор тохиолдсон цөөн хэдэн зүйлсийг л Гитлэл бидэнд хэлж өгдөг. Учир нь Левит номд тухайн үед тохиолдсон өөр бусад зүйлсийг бидэнд өгүүлдэг шүү дээ. Тиймээс эдгээр бүлгүүдэд хамгийн чухал зүйлсийг сонгож бичсэн гэдгийг харж болно. Тэд эдгээр үйл явдлын талаарх тодорхой өнцгийг онцлон харуулахыг зорьсон гэсэн үг. Бидний харж байгаачлан эдгээр нь онцгойлон Синай ууланд байхад нь Израилийг захирах Мосегийн эрх мэдлийг Бурхан хэрхэн харуулж буйд анхаардаг. Мосе ба Израильчуудын Канаан руу орох бэлтгэлийг хоёр үндсэн хэсэгт хуваадаг. Эхний хэсэг нь Гитлэл 19-ийн 1-ээс 24-ийн 11-д гардаг бөгөөд Мосегийн эрх мэдэл болон Израилийн гэрээний тухай өгүүлдэг. Мөн 24-ийн 12-оос 40-ийн 38 дээрх хоёр дахь хэсэг нь Мосегийн эрх мэдэл болон Израилийн асрын тухай онцолсон байдаг. Эхлээд Израилийн гэрээг харцгаая. Одоо Израилийн гэрээний талаарх энэхүү хэсэг нь Гитлэлийн анхны хүлээн авагчдын хувьд нэн чухал дараах асуултад хариулдаг. Гитлэлийн хоёр дахь үеийнхэн яагаад Синай уулан дээр Мосегоос өвөг дээдсийнхээ хүлээн авсан гэрээний хуульд захирагдах ёстой вэ? Тэд яагаад өөр замаар явж болохгүй гэж. Израилийн гэрээний талаарх уг бүлгүүд энэ асуултад дөрвөн үе шаттайгаар хариулдаг. Нэгдүгээрт Гитлэл 19-ийн 1-ээс эхлэн 8 дугаар ишлэл хүртэл бид Израилийн Бурхантай байгуулсан гэрээний үндсийг олж хардаг. Эдгээр багц ишлэлд Мосегийн гэрээний үндсэн нөхцлүүдийг гарган харуулдаг. Эдгээр нь Бурхан Израильчуудад өршөөл инэрлээ үзүүлсэн. Тэр тэднээс үнэнч байхыг шаардсан бөгөөд хэрэв тэд түүнд дуулууртай байвал өрөөгдөх болно гэсэн нь юм. Гитлэл 19-ийн 8-д эзний айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэсэн Израилийн урам зоригтой бөгөөд санал нэгтэй хариултаар энэ хэсэг төгсдөг. Мэдээжийн хэрэг Гитлэлийн хоёр дахь үеийн хүлээн авагчид өөрсдийн өвөг дээдсээ дуурайх ёстой гэдэг санаа маш тодорхой байна. Тэд адилхан урам зоригтойгоор Мосегоор ирсэн Бурханы гэрээнд өөрсдийгөө зориулах ёстой аж. Мосегийн эрх мэдэл ба Израилийн гэрээний хоёр дахь алхам нь Бурханы гэрээний зуушлагчийн хувьд Израилийн Мосед итгэх итгэлээр төвлөрдөг. Энэ нь Гитлэл 19-р бүлгийн 8-р ишлэлийн 2-р хагасаар эхэлж 20-20 хүртэл үргэлжилдэг. Гитлэл 19-ийн 9-р ишлэлд Бурхан Мосед дараах амлалтыг өгсөн байдаг. Энд үзэгтэн чамтай миний ярихыг ард түмэнд сонсгож тэднийг чамд үрд итгүүлэхийн тулд би чам руу өтгөн үлээр очино гэв гэжээ. Бурхан Синай ууланд ирж Мосетэй ярилцахад ард түмэн Мосед үргэлж найдах болно гэж хэлснийг энд анзаараарай. Тэгээд Бурхан энэ амлалтаа хэрхэн биелүүлснийг дараагийн хэсгүүдэд тайлбарладаг. Энэ алхмын гол хэсэг нь Бурханы Теофани буюу өөрийгөө харуулсан болон Мосегийн дуулууртай байдал гэсэн хоёр зэрэгцсэн завраас бүрддэг. Эхний цуврал нь 19-ийн 10-аас 19-р ишлэлд гардаг бөгөөд Бурхан Мосед Израилийг Бурхантай уулзуулахад бэлтгэхийг зааварлсан байдаг.
Мосе Бурхны зааврыг дуулууртай дагсан ба үр дүнд нь Синай уулан дээр Бурхны оршихуйн сүр жавхланд харагдах үйц, сонсогдох үйц илрэл бүхий гайхалтай теофани бий болов. Дараа нь бид Гитлэл 19-ийн 20-с 25 дугаар ишлэлээс 2 дахь цувралыг уншина. Хүмүүсийг бэлтгэхийг Бурхан Мосед дахин зааварлсан бөгөөд Мосе дуулууртай дагсан. Үүний үр дүнд буюу 21-ээс 17 дугаар ишлэлд Синай ууланд Бурхан бүх Израильд сонсогдож 10 хуулийг айлдсан теофани бүхий хүрнэл бий. Энэ хэсгийн эхлэл хэсэг дэх Бурханы амлалтын хэсгийг тэнцвэржүүлж Гитлэл 20-ийн 18-аас 20 дээр Мосед өгсөн Бурханы амлалт биелсэн гэдгийг тайлбарлаж байна. Уулнаас Бурханы дуу хоолойг сонссон израильчууд маш их айж өөрсдөө нь шууд яриха болооч гэж Бурханаас гуйсныг эдгээр ишлэлүүд дүрсэлдэг. Бурханы өмнөөс тэдэнтэй ярилцахыг израильчууд Мосегоос гуйв. Хоёр дахь үеийн хүлээн авагчдын хувьд энэ хүсэлтийн утга нь маш тодорхой харагдана. Тэдний өвөг дээдэс Мосег Бурханы гэрээний хуулийн зуужлагчаар байлгах хүсэлтэй байсан бөгөөд тэд ч мөн адил тэгж хандах ёстой. Мосегийн эрх мэдэл ба Израилийн гэрээний тухай энэ хэсгийн 3 дахь алхмыг Гитлэл 20-ийн 21-ээс 23-ийн 33 дээрээс олж болно. Эдгээр бүлгүүд Мосегийн гэрээний хуулийн агуулгыг танилцуулдаг. Энэ хэсэг бүхэлдээ Израильд хуулийг хүргэх ажлыг Бурхан өөрөө Мосед тушаасан гэдгийг тэмдэглэснээр түүний эрх мэдлийг баталж байна. Энэ алхмыг 20-ийн 21-ээс 26 дээр танилцуулсан. Энд Бурхан Мосед мөрөглийн талаарх хууль буюу шүтээнүүд болон тахилын ширээний тухай зааварчилгааг Израильд хэлхийг зааварлажээ. Эдгээр ишлэлүүд 10 хуулийн эхний 2-ыг голчлон тайлбарлсан байдаг. Үүний дараа 21-ийн 1-ээс 23-ийн 33 дээрх гэрээний номын агуулгыг Израильд хэлхийг Бурхан Мосед зааварлсан. Гэрээний ном Израильд ямар үүрэг гүйцэтгэх ёстойг ойлгохын тулд Гитлэл 21-ийн 1-р ишлэлд Бурхан гэрээний номыг дараах байдлаар дүрсэлсэн болохыг анхаарах нь чухал. Энд чиний тэдэнд өгөх шийдвэрүүд энэ юм гэжээ. Энд шийдвэрүүд гэж орчуулсан еврей хэллэг нь хамишпатим юм. Энэ нэр томьёо нь хууль ёсны шүүлтүүд буюу биднийхээр хишиг хуулиуд гэсэн утгатай. Гэрээний номын энэхүү тодорхойлолт нь Мосегаар дамжуулан өгсөн Бурханы хоёр талд гэрээний талаар тодорхой чиг баримжаа өгдөг. Үндсэндээ 10 хууль нь бичигдмэл хууль буюу Израилийн хууль эрх зүйн ерөнхий зарчмуудын үүрэг гүйцэтгэдэг байв. Харин гэрээний ном нь Израилийн шүүгчдийн олон янзын сэдвээр дагаж мөрдөх ёстой хууль эрх зүйн жишгүүдийг харуулсан. Эдгээрийн олонх нь Хаммурабигийн хууль болон бусад эртний ойрох дорнодын хуулийн кодуудтай төстэй байдаг. Энэхүү кодууд болон гэрээний ном нь шүүгчид өөрсдийн улс үндэстний шүүхэд хэрэглэхэд зориулагдсан болно. Гэрээний ном нь эртний ойрох дорнодод манай эртний өмнөх 3000-ны сүүлээс манай эртний 2000-ны хооронд байсан хууль эрх зүйн кодуудтай олон талаараа ижилсэн харагддаг. Энэ нь гэрээний нөхцлөөр ялгаатай. Хаммурабигийн код бол эдгээрээс хамгийн алдартай, хамгийн өргөн цар хүрээтэй юм. Хуулиуд нь хэрэв, тэгвэл, тэгнэ гэсэн заавраар томьёологдсон байдаг. Энд буй тэгнэ гэдэг нь тухайн нөхцөл байдалд ихэвчлэн иргэнд хориг зааг тавихад ашиглагддаг. Энэ нь Гитлэл номын 21-ийн 1-ээс 22-ийн 16 хүртэлх дээр буй хуулиудыг хэрхэн томьёолсонтой тун төстэй. Миний бодлоор энэ нь хэрэв, тэгвэл гэсэн нэр төрлийн бүтцтэй байна. Үүнийг кейс хууль буюу тухайн нөхцөлийг харгалзан шүүхийн шийдвэрээр тогтоосон хууль гэж нэрлэдэг.
Илүү нарийн харвал эртний Израилийн нийгэм болон Месопотами дэх хот улс болох эртний Вавилоны нийгэм хоёрын хооронд ялгаа их бий. Вавилонтой адил хот улс нь нийгмийн давхраачлалт ихтэй байдаг. Чөлөөт хүмүүс, анханасаа эрх чөлөөтэй төрсэн хүмүүс ба энгийн иргэд нь нэг өөр төвшөнд, дараа нь боолууд нэг өөр төвшөнд байна. Бас нийгэмд эдийн засгийн хувьд гүйцэтгэх үүргээр ялгаа бүхий эдийн засагтай. Бүхэл бүтэн эдийн засагт нөлөөлдөг хүчрхэг сүмийн цогцолбортой. Ордон, хааны ордон бол нийгмийн бүтэцтэй голлох хүчин зүйл болдог. Энэ нь бидний төсөөлдөг дундад зууны үеийн феодалын нийгэм шиг, бараг л феодалын нийгэм байсан гэхэд болно. Израилийн нийгэм нь илүү тэгш эрхт нийгэм байсан. Гэвч энэ нь орчин үеийн хувь хүн төвд нийгэмтэй адилгүй байв. Харин газар тариаланд суурилсан эдийн засагтай, газар эзэмших овгийн зохион байгуулалттай байж, тэгэхээр Израиль нь Хаммурабигийн кодоос онцлогоорооч нийгмийн давхаргаараач ялгаатай байсан гэж хэлж болно. Гэтэл 24-ийн 1-11-д Мосегийн эрх мэдэл ба Израилийн гэрээний төгсгөлийн 4 дахь үе шатанд гэрээг баталсан тухай тэмдэглэсэн байдаг. Энэхүү 4 дахь алхам нь Гитлэл 19-ийн 1 дээрх гэрээний эхлэлээс 8 дугаар ишлэлийн эхний хэсэг хүртэл үргэлжилдэг. Гитлэл 24-ийн 3 ба 7 дугаар ишлэлүүд хоёулаа 19-ийн 8 дугаар ишлэлийг цуурай туйлж, Бурхны тушаасан бүхнийг хийх амлалтаа Израиль нэгэн дугаар давтсан гэдгийг онцгойлон анхаараарай. Үүнээс гадна энэ үе шатны сүүлчийн дүрслэл нь Израилийн удирдагчид Синай уулан дээр гарч Бурхныг үцэцгээж идэж ууцгаасныг дүрсэлдэг. Бурхантай инх тайван, эв найртай байх энэхүү үзэгдлийн гайхамшиг нь Гитлэлийн анхны хүлээн авагчдын альва эргэлзээг арилгах зорилготой байв. Тэд хэрхэн Бурхантай инх тайван, эв найртай байх вэ? Зөвхөн өөрсдийнхөө үед Мосегоор ирсэн Бурхны гэрээний хуулийн үргэлжлэх эрх мэдлийг хүлээн зөвшөөрснөөр л юм. Ингээд бид Гитлэл 19-ийн 1-ээс 24-ийн 11 дээрх Израилийн гэрээг харснаар Синай ууланд Мосе болон Израилийн Канаанд орох бэлтгэлийн талаар судаллаа. Тиймээс одоо Гитлэлийн сүүлчийн гол хэсгийг авч үзэх хэрэгтэй. Гитлэл 24-ийн 12-оос 40-38 дээр Мосегийн эрх мэдэл болон Израилийн асрын тухай онцолсон байдаг. Эдгээр бүлгүүд нь Мосегийн Бурхны асрыг байгуулахад гүйцэтгсэн чухал үүрэгт анхаарлаа төвлөрүүлснээр түүний үргэлжлэх эрх мэдлийг хөхүүлэн дэмждэг. Библийн ихэнх судлаачид Израилийн асрыг мөргөл үлдэх жижиг сүмээс өөр зүйл биш гэж боддог боловч сүүлийн үеийн археологийн олдврууд нь үнээс ч илүү утгатай байсныг баттай нотолж байна. Эртний Египтийн заншил ёсоор фараонууд айрамтайгаа тулалдахаар гардаг байжээ. Тэд ингэхдээ хөдөлгөөнтэй ордон мэт зүйл буюу нарийн хийц бүтэцтэй майханд амьдардаг байв. Эдгээр хааны дайны майхнууд нь хашаагаар хүрээлэгдсэн гадна болон дотор талын битүү тусгаарлалтуудтай байв. Эдгээр майханд цэргүүд хаанда хүндэтгэл үзүүлж хаанаасаа заавар хүлээн авдаг байв. Үүнтэй адилаар Гитлэл нь Бурхны асрыг мөргөлүүлэх жижиг сүмээс илүү сүрлэг байсан гэж танилцуулдаг. Энэ бол түүний хаанчлалын дайны майхан байв. Энэхүү асар майханд Израилийн айрам Тэнгэрлэг хаандаа хүндэтгэл үзүүлж, Тэнгэрлэг хаан нь өөрийн зааврыг айрамдаа илчилдэг байв. Мосегийн эрх мэдэл ба Израилийн асрын тухай бичигдсэн зүйлс үндсэн 3 хэсэгт хуваагддаг. Нэгдүгээрт Гитлэл 24-ийн 12-оос 31-ийн 18 нь асрын талаарх Мосед өгсөн Бурхны заавруудаас бүрддэг. Асарт зориулсан Бурхны зааврууд нь Гитлэл 24-ийн 12-оос 18-д Бурхан Мосег чулуун хавтан дээрх 10 хуулийг хүлээн авахыг дуудснаар эхэлдэг. Дараа нь асрын талаарх Бурхны тусгай зааврууд нь 25-ийн 1-ээс 31-ийн 17-д гардаг. Эдгээр нь асрын эд зүйлс, архитектурын наривчлсан тайлбаруудыг өгдөг. Бурхан мөн асарт үйлчлэл, зан үйлийн удирдамжийг дахилчид, гар урчууд, чадварлаг ажилчдад зааварчлав. Мөн тэрээр 7 хоног бүрийн амралтын өдрийн талаар шууд зааврууд өгсөн. Бүх зүйлийн тоо хэмжээ урт өргөнийг нарийн тодорхой өгсөн нь Бурхны хаанчлалын дайны асарт тодорхой тогтоол зааврыг дагаж мөрдөхийн чухлыг харуулдаг. Эдгээр үндсэн заавруудын дараа бид Гитлэл 31-ийн 18-аас 10 хуулийг агуулсан чулуун хавтангуудыг Мосе амжилттай хүлээн авсныг олж хардаг.
Энэ нь асрын талаарх Бурхны заавруудыг дуусгуур болгосон байдаг. Одоо энэ хэсэгт хэд хэдэн удаа Бурхан өөрийнх нь зааврууд зөвхөн Синай уулан дах Израильчуудад зориулагдаагүй гэдгийг тодорхой заасан. Тэд мөн гитлэлийн 2 дахь үеийн хүлээн авагчдад зориулагдсан байв. Гитлэл 27-гийн 21, 28-ийн 43, 29-ийн 9 ба 42, 30-ийн 21, мөн 31-ийн 16-д Бурхан хамаг үеийнхний сахих үрдийн зарлиг гэсэн хэллэгийг хэд хэдэн байдлаар өгүүлдэг. Энэ нь асрын талаарх түүний зарилгуудыг хойч үеийнхэн хэрхэн дагаж мөрдөхийг харуулсан. Мэдээжийн хэрэг анхны хүлээн авагчдад зориулан ийхүү тэмдэглэн үлдээсний зорилго нь тодорхой байв. Тэд асрын талаарх Бурханы заавруудыг мөн өөрсдийнхөө өдрүүдэд сахих ёстой ажээ. Гэтэл номд зааврын дагуу асрыг хэрхэн яаж барих технологийн талаар олонтоо дурддаг. Хөндлөвч болон баган модыг хэрхэн тогтоох, дараа нь үүнийг буулган, зөөвөрлөж явхад тохиромжтой байхаар хэрхэн хийх гэх мэт. Египтэд олон зууны туршид үүнтэй ижил зүйлс байсаар байжээ. Тэдгээрээс хамгийн их дөстөө нь Кадишийн тулалдааны үед Абу Симберийн сүмд хийсэн, 2-дугаар Рамсисийн дуурсгал байв. Тэрээр өөрийгөө ялсан гэж тунхагласан боловч ихэнх эрдэмтэд түүнийг амьд гарсан нь л аз байсан гэдэг. Гэхдээ Абу Симбелийн ханан дээрх түүний дурсгалд түүний асрыг буюу дайны асрыг нь дүрсэлсэн байдаг. Энэ нь түүний сентийн өрөө байсан байж мэдэх дөрвөлжин дотоод өрөө бүхий Библийн асрын хэмжээтэй яг ижил хэмжээтэй өрөө байдаг. Мөн үүдний хэсэг нь үүнээс 2 дахин урт байх ба гадна талд нь Библийн асрын эргэн тойронд байтагтай адил тэгш өнцөгт талбай бүхий хашаа тайгаар зуржээ. Түүнчлэн тооллого номд дурдсантай адил цэргийн 4 дивиз нь хуарангийнх нь 4 талд байрлаж байгааг бид түүний дурсгалаас харж болно. Асрыг эхлээд ливчүүд, дараа нь 4 зүгт 3 овгийн 4 хуаран хүрээлсэн байдаг. Асарт зориулсан Бурхны заавруудын дараа Гитлэл 32-ийн 1-ээс 34-ийн 35-д Мосе Синай уулын биелд тохиолдсон Израилийн уналт хийгээд сэргэлтийн тухай өгүүлсэн. Эдгээр бүлгүүд нь 3 гол үе шатанд хуваагдана. 32-ийн 1-ээс 35-д Израильчууд Синай ууланд алтан тугалт мөргөж Бурхантай байгуулсан гэрээг зөрчсөн тухай бид уншдаг. Эдгээр бүлгүүд нь Мосегийн эрх мэдлийг зөвтгдөг. Яагаад гэвэл Мосе өөрийгөө Израильтай адилтгаж тэдний төлөө зуучлан залбирсан. Мосе амь насаа эрсдэлд оруулж, зуучлж, Израильд хандсан Бурхны тааллыг олж авсан юм. Мөн Бурхан уг үндэстнийг бүр мөсөн устгахаа болив. Дараа нь Гитлэл 33-ийн 1-ээс 23-д уг хэсгийн 2 дахь үе шатад Бурхан тэдэнтэй хамт байхгүй хэмээн сүрдүүлсэн байдаг. Үндэстнийг нэн даруй устгахгүй байхаар тохиролцсны дараа Бурхан Мосед урагшлахыг тушаажээ. Гэвч Бурхан Израилийг замд нь устгаж магадгүй учраас өөрийн оршихуйгаа тэднээс авна хэмээн сүрдүүлв. Гэвч Мосе дахин 1 удаа өөрийгөө уг үндэстэнтэй адилтгаж Израилийн өмнөөс зуучлан гуйж Бурхан хамт байхгүй байх аюулаас гэтлгэв. 3 дугаар шат нь 34-ийн 1-ээс 35-д гарах ба энд Израильтай хийсэн гэрээгээ Бурхан шинчилсэн байдаг. Бурхан өөрийн гэрээгээ шинчилснээр Израильтай хамт Канаан руу явна гэдгээ баталгаажуулав. Мөн энэ бүлэгт гэрээг шинжлэх үед Мосегийн үйлдсэн үр дүнтэй зуучлан залбирлуудыг дурдсанаар Израилийн удирдагчийн хувьд түүнийг өргөмжилсөн юм. Эцэст нь Гитлэл 35-ийн 1-ээс 40-ийн 38-д Мосегийн эрх мэдэл ба Израилийн асрын тухай хэсэг нь асрын ажил дуусснаар төгсдөг.
Эдгээр бүлгүүд 35-ын 1-ээс 3-т 7 хоног бүрийн амралтын өдрийг сануулснаар эхэлдэг. Дараа нь 35-ын 4-өөс 39-ийн 43-т асрыг барьж босгох даалгаврыг Бурхан Мосед өгсөн тухай байдаг. Гэтэл 40-ийн 1-ээс 33 дээр асар сүндэрлэн баригдаж буйг дүрсэлдэг. Эдгээр ишлэлүүдэд дурдсан бүхэн нь Бурханы хаанчлалын дайны майхан болох асар баригдсан нь түүний өмнө өгсөн завруудтай хэрхэн төгс нийцэж байгааг харуулдаг. Мөн энэ хэсэг 40-ийн 34-өөс 38-д Бурхан асрыг дуусгасны хариуд Израилийг ерөөснөөр төгсдөг. Израилийг Бурхан ерөөж буй энэхүү эцсийн дүр зураг нь Мосегийн эрх мэдэлд дахин анхаарлаа хандуулдаг. Энэ нь анхны хүлээн авагчдыг Бурханы асрын бүх дүрм журмыг дагснаар Мосед захирагдахыг урамшуулсан бөгөөд ингэснээр тэд ч бас Бурханы ерөөлийг хүртэх болно гэдэг. Гэтэл 40-ийн 36-аас 38 буюу энэ номын сүүлчийн ишлэлүүдийг сонсцгоё. Энд асрын дээрээс үйл өргөгдөх бүрд Израилийн хөвгүүд аян замдаа хөдлөн харин үйл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг нь хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. Учир нь бүх аян замынхан туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр эзний үйл өдөр нь асрын дээр байж шөнө нь түүн дээр гал үзэгддэг байв гэжээ. Мосе номоо Израилийн Канаан руу хийж буй аяллалынхын талаарх сүр жавхлант хураангуйгаар төгсгөжээ. Эхний үеийнхэн асрын талаарх Мосегийн заавруудыг дуулууртай дагсан учраас Бурханы оршихуй үлдсэн гэдгийг тэрээр онцолсон. Хоёр дахь үеийн хүлээн авагчид Бурханы гайхамшигт оршихуйг өөрсдийн нүдээр харж чадсан. Хэрэв тэд амлсан газар нутгийг байлдан дагуулах гэж нүүж байхдаа Бурханы оршихуйг өөрсдөөгөө хамт байлгахыг хүсэж байгаа бол Мосегийн асрын зааврууд буюу Тэнгэрлэг хааныхаа хаанчлалын дайны майхны заавруудыг дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр бид гитлэлийн бүтэц агуулга мэдэх шаардлагатай зарим зүйлсийг үздсэн учраас номын 3 дахь чухал хэсэг буюу номын гол сэдвүүд рүү шилжих ёстой. Анхны хүлээн авагчдын амьдралд нөлөөлсөн гитлэлийн хамгийн чухал асуудлууд юу байж болох вэ? Тэдгээр гол сэдвүүд нь өнөөдөр Христийн дагалдагчдад хэрхэн хэрэгжих ёстой вэ? Энэ хичээлийн туршид бид гитлэл ном нь Мосегийн Израилийг захирах эрх мэдлийг онцлон харуулах зорилготойг онцолсон. Энэ сэдв хэдийгээр чухал боловч номын цорын ганц сэдв биш гэдгийг бид үргэлж санаж байх ёстой. Эдгээр бичвэрүүд нь Мосегийн эрх мэдлийн үндэслэлийг бий болгохын зэрэгцээ энэхүү чухал нэгдмэл сэдвтэй холбоотой бусад хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулж байдаг. Гэтэл нь үнэндээ Мосегийн эрх мэдлээс гадна маш олон янзын сэдвийг хөндсөн байдаг тул бид үүнийг олон янзаар дүгнэж болно. Гэхдээ номын гол сэдвүүдийг нэгтгэн дүгнэхэд хамгийн тустай стратегиудын нэг бол энэ ном нь Бурханы хаанчлалыг хэрхэн онцолж байгааг судлах явдал юм. Гэтэл энэ бол Библийг бүхэлд нь хамарсан сэдв бөгөөд шинэ гэрээнд бүр оргилдоо хүрдэг тул уг номд чухалчлан авч үзэх нь бидний хувьд их чухал. Өнөө үеийн Христ итгэгчид заримдаа гитлэлийн энэ талыг орхигдуулах гээд байдаг. Гэвч гитлэлд Бурхан Израилийг Синай ууланд Бонафиде үндэстэн болгон байгуулж тэднийг амлсан газарт тэр байтугай дараа нь бүхий л дэлхийг өөрийн хаанчлал болгоход бэлтгэсэн цаг үеийн тухай өгүүлдэг. Тиймээс бид уг номд Бурханы хаанчлалыг онцолсныг харж болно. Харин үүнийг харах хамгийн сайн аргуудын нэг бол гитлэл нь Бурханыг хэрхэн тодорхойлдог болохыг харах явдал юм. Бурхан бол гитлэл номын гол дүр бөгөөд энэ нь Бурханы талаар хэлэх зүйл ихтэй гэсэн үг. Хэдий тиймч энэ нь Бурхан бол Израилийн хаан гэдгийг юуны түрүүнд онцолсон байдаг. Гитлэл нь Бурханыг хаан хэмээн тодорхой бичсэн бичвэрийн анхны ном. Гэтэл 15-ын 1-ээс 18-д Израильчууд Улаан тэнгисийг хуурай газраар гаталсны дараа Мосе болон Израильчууд эзэнд дуу дуулжээ. Дууны гол хэсэгт Израильчуудын эхний болон хоёр дахь үеийнхний амсаж туулсан зүйлсийг өгүүлдэг. Энэ нь өнгөрсөнд Бурхан Израилийг Египтээс чөлөөлсөн тухай, мөн Канааныг эзэлж сурших ирээдүйнх нь сайн сайханд анхаарлаа хандуулдаг. Сонирхолтой нь Мосегийн тэнгис дэх сүүлчийн үгс нь Бурханы хаанчлал доор тэд өнгөрсөнд Египтээс чөлөөлөгдсөн бол мөн ирээдүйд ч Канааныг эзэлж суурших болно хэмээн өгүүлдэг. Гэтэл 15-ын 18-д Мосе Бурханыг магтан хүндэлсэн тухай бий. Энд эзэн үрд мөнх хаанчлна гэжээ.
Энэ ишлэлд хоёр үеийнхний төлөө өөрийн хүчрхэг үйлсээ үйлдсэн Израилийн Тэнгэрлэг хаан үрд мөнх хаанчлан хэмээн сүр чавхлантайгаар дүрсэлжээ. Үүний гэрэлд бид Мосегийн үед Бурхны хаанчлалыг онцолсон дөрвөн арга замыг харснаар гитлэлийн гол сэдвүүдийг зохион байгуулах нь их тустай байх болно. Нэгдүгээрт бид гитлэл 1:1-ээс 4:31-д буюу Израилийн хааны грек сахигч Бурхныг судлах болно. Хоёрдугаарт гитлэл 5:1-ээс 18:27 дээр Израилийн ялагч дайчин хаан болох Бурханд гитлэл хэрхэн онцгой анхаарал хандуулж байгааг бид харах болно. Дараа нь бид гитлэл 19:1-ээс 24:11 дээрх хааны гэрээний хууль өгөгч Бурхны тухай сэдвийг авч үзэх болно. Эцэст нь бид гитлэл 24:12-оос 40:38 дээрх Израилийн одоогийн дайчин болох Бурхны тухай сэдвийг авч үзэх болно. Хааны гэрээг сахигч Бурхнаас эхлүүлээд эдгээр сэдв бүрийг нэг бүрчлэн авч үзье. Хэдийгээр Израилийн хааны гэрээг сахигч Бурхны тухай сэдв нь гитлэл ном даяар гардаг боловч гитлэл 1:1-ээс 4:31-т голчлон онцолсон байдаг. Эдгээр бүлгүүдэд Мосег төрөхөөс өмнөх үеэс Израилийн удирдагч болох хүртэлх үйл явдлуудыг дүрсэлдэг. Гэтэл 2:24-р ишлэлийг жишээ болгон сонсцгоё. Энд Бурхан тэдний Израильчуудын ёолох дууг сонсоод Авраам, Исаак, Яаковтой байгуулсан гэрээгээ санав гэсэн байдаг. Энэ нь Бурхан өөрөөс нь эмээж байсан их баригчдыг ерөөсөн тухай цухас дурдсанаас хойш түүний тухай анх удаа өгүүлж буй хэрэг юм. Тиймээс энэ ишлэл их чухал. Гэтэл эхнээсээ Бурхныг хааны гэрээг сахигч гэрээгээ сансан нэгэн гэж дүрсэлсэн. Бичвэрт Бурхан болон гэрээнүүдийг нь дурдах болгондоо түүнийг Израилийн Тэнгэрлэг хаан хэмээн тойруугаар тодтогдог. Библийн цаг үед эртний ойрхот орнодын агуу хаад бусад үндэстнүүдтэй гэрээ байгуулдагтай адил арга замаар Бурхан хүмүүстэй гэрээ байгуулжээ. Өнөөдөр бид эдгээр олон улсын гэрээг ихэвчлэн эзэн хаан ба Хариат хааны хэлэлцээр гэж нэрлэдэг. Эдгээр гэрээнүүдэд эзэн хаан нь Хариат хаан буюу тэдний үндэстэнтэй ёслол төгөлдөр гэрээ байгуулдаг байв. Израильчууд Израилийн итгэмжид гэрээг сахигч Бурхан нь мөн тэдний Тэнгэрлэг хаан гэдгийг ойлгосон. Мөн тэрээр Мосегийн өдрүүдэд ажиллаж Израилийн эцэг өвгөдтэй байгуулсан гэрээгээ биелүүлсэн. Тиймээс Мосетэй байгуулсан Бурхны гэрээ нь Израилийн өвөг дээдэстэй хийсэн өмнөх гэрээтэй харьшлахгүй. Харин ч энэ нь тэдгээрийн биелэл болж байсан юм. Гэтэл 3:14-ээс 15-д Бурхан өөрийн нэрийг Мосед хэрхэн илчилсэнийг харцгаая. Энд "Би бол би байгаа юм" гэв. Тэгээд тэр Израилийн хөвгүүдэд чи би байгаа намайг та нар руу илгээв. Израилийн хөвгүүдэд чи эцэг өвгдийн чин Бурхан, Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан эзэн намайг та нар руу илгээв гэжээ. Энд Бурхан Мосед өөрийг нь Египт дэх Израильчуудад би бол би байгаа юм. Би байгаа. Мөн эзэн гэсэн 3 өөр нэрээр таниул гэснийг анхаар. Эдгээр нэрсэн гэрээг сахигч Бурхантай хэрхэн холбогдож байгааг ойлгохын тулд уг 3 нэр бүгд ижил еврей хаяа үйл үгийн хувилбарууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үгийг ихэвчлэн байх үйл үгийн зарим хэлбэр гэж орчуулдаг. Энэхүү би бол би байгаа юм гэдгийг еврей хэлээр би байх нэгэн байна гэх ба товчхондоо би байдаг, би байх болно гэж ойлговол илүү хэлбэр. Энэ нь үйл үгийн 1-р биедээр байдаг. Гэхдээ эзэн гэж орчуулагдсан нэр нь арай илүү тайлбар шаарддаг. Эзэн гэсэн нэр томьёог Яхвэ гэж ихэвчлэн бичигддэг 4 өсөг бүхий Бурхны еврей нэр буюу Тэнгэрлэг тетраграмматон гэдэг. Сүүлийн үеийн археологийн олдврууд энэ нэр томьёог Явэ гэж дуудах ёстойг харуулдаг. Явэг ихэвчлэн эзэн гэж орчуулдаг. Гэхдээ энэ нь үнэндээ хаяа үйл үгийн 3 дугаар төлөөний нэрийн хэлбэр бөгөөд тэр байдаг, эсвэл тэр байх болно гэж орчуулагдаж болдог. Үнэн хэрэгтээ еврей хэлний зарим дүрмийн дагуу үүнийг тэр оршин тогтноодог, эсвэл тэр оршин тогтноох болно гэсэн утгатай байж ч болох юм. Үүнтэй ижил байдлаар би бол би байгаа юм гэдгийг би оршин тогтнолыг оршин тогтноодог гэж орчуулж болно. Мөн би байгаа гэдэг нь би оршин тогтноодог гэж орчуулж болно.
Энэхүү ойлголтыг зөв гэж үзвэл эдгээр ишлэлүүд дэх Явэ нэр болон эдгээртэй холбоотой нэрс нь Бурхан өөрийн гэрээний амлалтуудыг оршин тогтноодог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл тэрээр Израилийн эцэг өвгдөд өгсөн амлалтаа биелүүлснээр үүнийг гүйцэлдүүлж байна. Бурхан гэрээний амлалтуудаа үнэнчээр биелүүлж байгааг Мосе яагаад онцлон хэлснийг ойлгоход хэцүү биш. Эхлэл 15-ын 14-т Бурхан Израилийг харийн нутаг дэх зовлон бэрхшээлээс аврахаа амласан. Мосегийн хүлээн авагчид ч тэдний үед Бурхан энэ амлалтыг биелүүлж байсныг мэдэх хэрэгтэй байсан. Тэдний өнгөрсөн одоо болон ирээдүйн ерөөл бүр нь тэдний Тэнгэрлэг хаан эцэг өвгөдтөөр байгуулсан гэрээгээ сахисны үр дүн гэдгийг тэд харах хэрэгтэй байв. Энэ нь олон талаараа Христийн дагалдагчдын хувьд ч мөн адил байна. Бурхан Израилийн эцэг өвгөдтөд байгуулсан гэрээнүүдээ бидний өнгөрсөн одоо ирээдүйд ч мөн сахидаг. Лук 1:68-аас 73-т Авраамтай байгуулсан Бурханы гэрээний эцсийн биелэл нь Христийн хаанчлалын эхлэлт буюу түүний эхний ирэлтээр эхэлсэн гэдгийг бидэнд заадаг. Үүнээс гадна Галаат 3:15-аас 18-д бид Христийн хаанчлалын үргэлжлэх үед Бурханд болон түүний Авраамд өгсөн амлалтад нь үргэлжлүүлэн найдах ёстой тухай өгүүлдэг. Түүнчлэн Ром 4:13 дээр Христийн хаанчлал бүрэн төгс биелэх үед Христ дотор бидний хүлээн авах алдар суу бүхий мөнхийн шагнал нь Израилийн эцэг өвгөдөд өгсөн Бурханы амлалтын биелэл байх болно гэж заадаг. Бид Христ дотор байдаг. Христ бол Авраамийн гэрээний өв залгамжлагч юм. Мөн Бурхан Авраамтай байгуулсан гэрээгээ сахиж чадалгүй бүтлгүйтэн гэж байхгүй. Эдгээр болон үүнтэй төстэй хэрэгжүүлэлт нь Израилийн гэрээг сахигч хаан болох Бурханыг илчилсэн гитлэлийн багц хэсэг болгоноос урсан гарч бидний ертөнцид хэрэгждэг. Израилийн хөвгүүд Мосегийн эсрэг босож урд нь Бурханы тэдэнд хийж өгсөн зүйлсийг хүндэтгээгүй ч тэрээр тэднийг аврам хэмээх амлалтаа биелүүлсэн. Тийм учраас Бурхан гэрээнд үргэлж үнэнч байдаг гэдгийг Гитлэл ном харуулдаг. Бурхан тэдний тэрслүү байдлаас болж бууж өгөхгүй байсан. Тэднийг аврахаар тавьсан зорилгодоо тэрээр хүрэх ёстой байсан. Мөн энэ л зорилго биднийг өөртөө улам ойртуулахын тулд бидэнд зориулан бий болгосон Бурханы зорилго мөн. Бид Бурханаас хичнээн холдсон ч тэрээр хичээсээр биднийг өөртөө улам ойртуулсаар байдаг. Бид хичнээн холдож завхарсан ч тэр биднийг эдгээхийн тулд бидэнд ойртон ирж ингэснээр биднийг гэртээ буцаан авчирдаг. Тиймээс Гитлэл ном бол Бурханы биднийг дуудсан амьдралын тусгал мөн. Бас тэр чөлөөлөхийн тулд байдаг. Үнэн дээр Гитлэл ном бол чөлөөлтийн ном мөн. Хүмүүс гэмд унсан тэднийг чөлөөлөх шаардлагатай. Хүн бид өдөр бүр ундаг. Бурхан чөлөөлдөг. Тэр бол биднийг нэгүслээс зүгтах үед өөртөө ойртуулан эргүүлэхдээ мэрэгшсэн нэгэн билээ. Гитлэл 5:1-ээс 18:27-д Израилийн гэрээг сахигч Бурханы талаарх гол сэдвээс гадна бид Бурханыг Израилийн ялагч дайчин гэж онцолсныг анхаарах хэрэгтэй. Мосегийн үеийн томоохон эзэнт гүрэн болгоны археологийн олдвруудаас харахад Тэнгэрлэг болон Хүмүүн хаанчлал холбогдож байж дайнд ялалт байгуулах нь тун түгээмэл байсан байна. Тиймээс Бурханыг Израилийн ялагч дайчин хэмээн дурдсан болгон түүнийг мөн Израилийн ялагч хаан гэдгийг илтгэж байв. Мосег Египтэд байх үед эхлээд Бурханыг Израилийн ялагч дайчин хаан гэж үзэж байсныг бид харах болно. Дараа нь Мосе болон Израильчууд Египтээс Синай руу явах үед нь бид энэ сэдвийг судлах болно. Египт дэх Мосегийн талаар эхлээд үзцгээе. Энэ сэдв нь Гитлэл ном даяар гарах боловч бид үүнийг онцгойлон Израилийн чөлөөлтийн үеэс харж болно. Энэ тухай 5:1-ээс 13:16 дээр гардаг. Египтийн эсрэг Бурханы гайхамшигт шүүлтүүд нь Мосегийн эрх мэдлийг зөвтгөөд зогсохгүй. Мөн Израилийн дайчин хаан болох Бурханы ялалтыг ч мөн харуулсан. Гитлэл 12:12-т Бурхан өөрийн хамгийн агуу шүүлт болох уугнуудын үхэл бүхий шүүлтийн ач холбогдлыг ийхүү дүгнжээ.
Би тэр шөнө Египт орон даяар явж, Египтийн нутаг дэх уугнуудыг хүн мал гэж ялгалгүй бүгдийг зохиж, Египтийн хамаг бурхтад ял шийтгэл буулгана, би эзэн гэжээ. Энэ ишлэлд бурхан би эзэн буюу би байдаг Явэ гэж тунхагласан болохыг анхаар. Энд дахин бурхан гэрээгээ тогтоон биелүүлдэг нэгэн гэдгээр таниулж байна. Израилийн ялагч дайчин хаан тэрээр уугнуудыг хүн мал гэж ялгалгүй бүгдийг зохиж алах гэж байна. Өөрөөр хэлбэл Египтчүүд өөрсдийгөө бурхны дайсан болгосон учраас тэрээр тэднийг болон тэдний нийгмийг устгах гэж байна. Мөн хүнийг онцлохын зэрэгцээ бурхан Египтийн хамаг бурхтад ял шийтгэл буулгана. Тэрээр Египтчүүдийн шүтдэг бузар сүнснүүдийг хуурамч бурхтыг ялах болно. Фараон болон Египтчүүдийн эсрэг Явагийн гайхамшигт шүүлтүүдээс бид энэхүү хоёр давхар ялалтыг харж болно. Эдгээр шүүлтүүд бүгд биш юм а гэхэд ихэнх нь Египтийн хэд хэдэн хуурамч бурхтын эсрэг ялалт байгуулсан харагддаг. Жишээлбэл Аароны таяг могой болж Фараоны элбэгчдийн могойг залгисан нь зөвхөн Фараоныг ялсан хэрэг биш байв. Энэ бол Фараоны дитмийг чимэглэсэн наж могоогоор бэлэгдсэн тэнгэрлэг хүчийг ялсан явдал байв. Бурхан Нийл мөрнийг цус болгон хувиргахдаа тэрээр Нийл мөрөнтэй холбоотой Хапи, матрын дүртэй Сипик, Эхнум, загасны бэлэгдэл болсон Хат Михит зэрэг Египтийн бурхад дагнасаас дээгүр хүчтэйг харуулсан. Мэлхийн тахлан мэлхийн толгойтой хүний дүрээр дүрслэгдсэн Египтийн дагин Хихетийг шийтгэх бурхны хүчийг харуулсан. Египтийн ямар ч бурхад дэлэнчийн гайхамшигтай шууд холбогдох боломжгүй. Гэвч эрдэмтэд газрын бурхан Гэб байх гэх мэт хэд хэдэн санал дэвшүүлдэг. Энэ гайхамшиг нь мөн Египтийн дахилч нар болон элбчдийг шившигт оруулах зорилготой байж магадгүй юм. Ялааны гайхамшиг нь ихэвчлэн нисдэг цох гэж дүрслэгдсэн Хибрэ бурхны эсрэг чиглэсэн байх гэж харагддаг. Малын тахал нь Апис, Бучис, Нивес, Птах, Рэ зэрэг бүх хэлбрээр дүрслэгдсэн олон бурхад, түүнчлэн бурхтын хатан хаан Исис гоо үзэгслэн, хайрын Хатор бурхны хүчээс бурхан илүү хүчтэй болохыг харуулсан байна. Эдгээр хоёр дагин нь үхрийн дүрээр дүрслэгддэг байв. Буглаа татаг дахал нь өвчин эдгэрэлттэй холбоотой Сихмет Имхотеп хоёрын эсрэг бурхны хүч илүүтэйг харуулсан байж магад. Мөндрийн шүүлтэн тэнгэрийн дагин нуут болон тэнгэрийг тогтоон барьдаг гэгч шуу нарыг ялсан бурхны хүчийг харуулсан. Зарцаанууд нь хортон шавжаас хамгаалагч Сенехимийг дорд оруулсан хэрэг байв. Түнэр харанхуйн шүүлтэн нарны агуу бурхан Рэ буюу Амон Рэгийн эсрэг үйлдсэн Явэгийн хүчийг харуулсан. Дараа нь ууган хүүгийн үхэл буюу сүүлчийн гамшиг нь үржин олшруулдаг гэгддэг бурхан болох Мин Исис нарыг шившиг болгосон явдал байв. Эдгээр холбоосуудыг харахад Египт дэх бурхны гайхамшигт шүүлтүүд нь түүний бие махбодын дайснуудыг төдийгүй сүнслэг дайснууд болох сатаны хүчийг ялсныг нь харуулсан юм. Бид Мосег Египтэд байх үед Израилийн ялагч дайчин хаан болох бурхны тухай харлаа. Гэвч гитлэл 13-ийн 17-оос 18-ийн 27-д хүмүүн болон сүнслэг дайснуудын эсрэг бурхны ялалт нь Мосе болон Израильчууд Синай руу явах үед мөн харагддаг. Мэдээжин хэрэг Синай уул руу явах замд зовлон бэрхшээл дундуур бурхан Израилийн армийг удирдсан явдал нь түүнийг Израилийн дайчин хаан гэдгийг илтгэн харуулдаг. Гэхдээ энэ талыг харуулах гитлэлийн хамгийн сайн хэсэг бол Улаан тэнгис дэх Мосегийн дуунаас харагдана. Гитлэл 15-ийн 3-аас 4 дэх Мосегийн дууг сонсцгоё. Энд эзэн бол дайчин. Түүний нэр эзэн билээ. Фараоны зэвсэгт тэргийг цэрэгтэй далайд хаягч нь тэр билээ гэжээ. Энд Мосе эзнийг дайчин гэж шууд тодорхойлсон бөгөөд дараа нь түүний нэр бол Явэ эзэн хэмээн давтан хэлсэн. Дайчин бурхан болон бурхны нэр хоёрын хоорондох энэхүү нэгт холбоо нь хуучин гэрээний төг төмдийн эзэн эсвэл түмэн цэргийн Явэ гэсэн танил хэллэгийн үндэс суурь болсон. Түүний нэр нь илэрхийлж байгаа шиг бурхан бол дайчин хаан төг төмдийн цэргийг тогтоон бий болгож дайснуудаа ялдаг нэгэн билээ. Энэ тохиолдолд тэрээр фараоны зэвсэгт тэргийг цэрэгтэй далаад хаяж ялав.
Дараа нь Гитлэл 15:11 дээр Мосе мөн Бурхны ялалтын сүнслэг талыг инхүү тодорхойлсон. Энд Ая эзэн Бурхтаас хинэн танилугаа адил, ариун нь үлэмжийн, алдар нь аимшигтай, үйлс нь гайхамшигтай вэ гэжээ. Бурхны ялалт нь Египтийн хүмүүн цэргүүдийг ялан дийлсэн төдийгүй Египтийн бүх хуурамч бурхтыг ялан дийлж хүч чадлаа харуулсан юм. Бурхан бол ялагч дайчин юм гэдэг нь юу гэсэн үг вэ? Эртний ертөнцид энэ нь үндсэндээ Бурхан бол бүтээлийн эзэн, жинхэнэ хаан гэсэн үг бөгөөд бид Гитлэл 15 дугаар бүлэгт яг үүнийг хардаг. 15:11 дээрх магтаалд дараах гайхалтай асуултыг асууж байна. Энд хэн нь танилугаа адил вэ? Тэгэхээр хариулт нь хинч биш юм. Хинч байхгүй. Тодруулбал Бурхан шиг өөр ямар нэг бурхад дагин байхгүй юм. Тэгэхээр бид Бурханыг ялагч дайчин гэж ярьж байгаа нь Бурхангийнх цолны төлөө өрсөлдөж байсан өөр олон зуун бурхтын эсрэг хүчрхэг мэдэгдэл болох нь дамжиггүй. Үндсэндээ Библийн гаргаж байгаа санаа нь ихээхэн нарийн байна. Энэ нь хэн танилугаа адил вэ гэсэн асуулт тавьж байна шүү дээ. Хариулт нь хинч байхгүй бөгөөд гол санаа нь та өөр бурхад байдаг гэж бодож байж магадгүй. Гэхдээ эцсийн эцэст Бурхан гэгдэх зохистой цорын ганц оршихуй байдаг нь эзэн мөн. Тэгээд Гитлэл 15 нь эзэн үрд мөнх хаанчлан хэмээн төгсдөг. Ийм л дайчдаг бид өөрсдийнхөө төлөө тулалдаасаа хэмээн хүсэхгүй гэж юу? Гитлэл ном 2 дахь үеийн хүлээн авагчдад итгэл өгөхийн тулд фараон болон түүний хуурамч бурхтыг эзэн ялсан тухай онцолсон. Бурхан тэдний бие махбодын болон сүнслэг дайснуудыг нь ялж чадсан. Тэд өнгөрсөн түүхэнд Бурхан тэдний өвөг дээдсийнхэн төлөө хэрхэн тулалдаж байсныг мэдэж авсан. Ийхүү тэд Канааныг эзлэхээр орох үед ирээдүйд нь Бурхан хэрхэн ялалт өгөхийг ч мөн мэдсэн лавтай. Үүнтэй адилаар Христ итгэгчид Гитлэл номд буй Бурханы агуу ялалтын тухай мэдснээр шинэ гэрээнд Христийн ялалтын талаар заасантай хамтдхан эргцүүлэх боломжтой. Матай 12:28 ба 29, Иохан 12:31. Мөн Колосай 2:15 зэрэг хэсгүүдэд шинэ гэрээ нь Христийг хаанчлалаа эхлүүлсэн бидний Тэнгэрлэг дайчин хаан мөн хэмээн заадаг. Гэвч Есүс сатан болон дэлхийн хуурамч бурхтыг ялах үедээ өөрт нь бууж өгсөн бүхнийг Бурхантай эвлэрүүлж нэгүслээ зутгадаг билээ. Мөн 1-р Коринт 15:25, Еврей 1:3, 1-р Петр 3:22 зэрэг хэсгүүдээс Есүс бол хаанчлалаа үргэлжлүүлсэн бидний ялагч дайчин хаан гэдгийг бид мөн олж мэднэ. Чуулганы түүхийн туршид бид дэлхий дээрх сатан болон бусад муу сүнснүүдийг ялсан Христийн стратегийг дуурайх ёстой байв. Мөн хүмүүс Христэд итгэх итгэлээр дамжуулан Бурханаас уучлал эвлэрлийг хүлээн авсаар байх ёстой. Эцэст нь 2-р Тесалоник 1:6 ба 7, Еврей 10:27 болон 2-р Петр 3:7 зэрэг багц хэсгүүдээс Христ хаанчлалаа бүрэн төгсгөх үедээ дахин Тэнгэрлэг дайчин хаан болон эргэн ирэх болно гэдгийг бид олж хардаг. Харин Христ буцаж ирэхэд түүний нэгүүлсэнгүй эвлэрлийн санал дуусгавар болно. Христ рүү ирэхээс татгалзсан хүмүүс сатан болон түүний цэргүүдийн адил хувь заяаг буюу Бурханы мөнхийн шүүлтийг амсах болно. Израилийн грек сахигч хаан, ялагч дайчин хаан болох Бурхан гих гол сэдвүүдийг авч үзсэн тул бид одоо Гитлэл номын 3 дахь гол сэдв болох Израилийн гэрээний хууль өгөгч Бурханы тухай Гитлэл 19:1-ээс 24:11 дээрээс сурах болно. Бидний өмнө үздэнчлэн эдгээр ишлэлүүд нь Мосегийн эрх мэдэл болон Израилийн гэрээний хуульд анхаарал тавьдаг. Эртний ойрхон дорндод хүмүүн болон Тэнгэрлэг хаадын аль аль нь өөрсдийн мэрэгэн ухааныг өгч буй хуулиараа харуулдаг гэж хүмүүс итгэдэг байв. Тиймээс Гитлэлийн анхны хүлээн авагчдад Бурхан бол тэдний гэрээний хуулийг өгөгч хаан гэж хэлэх нь тэднийг гайхшруулахгүй байх байсан. Гэхдээ Мосе энэ сэдвийг хэрхэн онцолсныг ойлгохын тулд Бурхан яагаад Гитлэл номд хуулиа өгснгийг олж мэдэх нь их тус болно. Протестантын гол уламжлал бүр нь хуулийн үндсэн 3 хэрэглээний талаар ярьдаг. Эхнийх нь Usus Pedagogicus гэж дуудагддаг хуулийн сурган хүмүүжүүлэх хэрэглээ юм. Галат 3:23-аас 26, Ром 3:20, Ром 5:20 ба 21 зэрэг шинэ гэрээний хэсгүүдэд Бурхан нүглийг мэдүүлж илчлэхийн тулд хуулийг ашигладаг гэж заадаг. Ийхүү хууль нь хүн төрлөختнийг Христ рүү авралт хөдөлдөг.
Хоёрдугаарт протестантууд хуульд Usus Civilus буюу хуулийн иргэний буюу улс төрийн хэрэглээ бий гэж үздэг. Энэхүү хэрэглээнд хууль нь Бурхны шийдэглээр дамжуулан нийгэмдэх нүглийг хязгаарлаж байдаг аж. Хэдийгээр эдгээр үзэл баримтлал нь ерөнхийдөө бичвэрийн сургаалын дагуу үнэн боловч гэтлэл номд хуулийн 3 дахь хэрэглээ гэдгийг онцолсон байдаг. Үүнийг заримдаа Usus normativus буюу норматив хэрэглээ юм уу Usus didacticus буюу зааварлах хэрэглээ гэж нэрлэдэг. Энэ тохиолдолд Бурхны хууль бол аль хэдийн түүний нэгүсэл дор байгаа хүмүүсийн хувьд хэм хэмжээ норм буюу заавар юм. Тиймээс гэтлэл номд Бурхан үндсэндээ өөрийн ард түмэн болох Израилийг өөрийн ерөөл рүү дагуулахын тулд хуулийг өгсөн. Энэ сэдвэн гэтлэлийн олон газарт бий. Гэхдээ энэ нь ялангуяа 19-ийн 1-ээс 24-ийн 11 дээр Бурхны Израильтай байгуулсан гэрээг эхлүүлэх үед мөн гэрээг баталгаажуулах үед ч үргэлжлэн гарч ирдэг. Гэтлэл 19-ийн 4-т Бурхан Израильчуудад юу гэж хэлснийг сонсцгоо энд. Би Египтчүүдэд хэрхэн хандаж та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан гэжээ. Израильчууд хуулийг хүлээн авахаас өмнө Бурхны нэгүслийг аль хэдийн мэдэрсэн байсныг бид эндээс харж байна. Тэгээд 5 ба 6 дугаар ишлэлүүдэд Бурхан Израилийн хуулийг дуулууртай дагах шаардлага болон үнэнч байхын ашиг тусын талаар өгүүлсэн. Тэрээр хэлэхдээ хэрв та нар одоо миний үг дууг дуулууртай дагаж миний гэрээг сахих аваас та нар бүх ард түмний дундах миний үнэт өмч байх болно. Учир нь бүх дэлхий минийх. Та нар надад дахилчдын хаан тус ариун үндэстэн болох болно. Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв гэжээ. Бурхны нэгүслийг аль хэдийн хүлээн авсан Израиль нь хуулийг дагаж мөрдвөөс түүний үнэт өмч дахилчдын хаан тус ариун үндэстэн байх болно. Израильчууд авралыг олж авахын тулд Бурхны хууль өгөгдөөгүй нь тодорхой харагдаж байна. Энэ хууль бол ард түмэндээ өршөөл инэрлээ үзүүлснийхээ дараа тэдэнд өгсөн Бурхны бэлэг байв. Үүнтэй төстэй хэв загвар гэтлэл 21-ээс 17-д гардаг. 22-т Бурхан 10 хуулийг эхлүүлж Израильд хандсан өөрийн инэрлээ тунхагласан байдаг. Энд чамайг Египтийн газраас болчлолын гэрээс гаргасан би эзэн чиний Бурхан гэжээ. Бурхны нэгүсэл нь Израильд өгсөн түүний хуулиас өмнө байсныг бид дахин нэг удаа харлаа. Энэ тунхаглалын дараа л Бурхан Израильд 10 хууль өгсөн байна. 10 хуулийн олонхот нь тодорхой дурдсанчлан Израиль хуульд дуулууртай байснараа ерөөл хүртэх аж. Магадгүй зарим хүмүүс Бурхны хуулийг хязгаарлагдмал бөгөөд нэгүсэлтэй зөрчилддөг гэж бодож байж болох юм. Гэвч Бурхан хуучин гэрээнд хуулийг өгсөн арга замыг харвал хуулийг өгсөн нь түүний хувьд нэгүсэнгүй зам байсныг харж болно. Бидний харж байгаачлан Бурхан ард түмнээ Египтийн болчлолоос гэтлэгэн чөлөөлсөний дараа тэдэнд хуулийг өгсөн байна. Тэр тэднийг дагуулan гарч хүчрхэг үйлсээ үлдэн дараа нь тэднийг цөлд аваачин өршөөлөө үзүүлэн тэдний агуу хаан болох Бурхны эзэмшил ба хаанчлалын дор хэрхэн амьдрах тухай өөрийн төлөвлөгөөгөө илчилсэн. Тиймээс хууль бол Бурхан ард түмнээ сахиж мөрдснийхэн дараа тэднийг золин аврахын тулд өгсөн зүйл биш юм. Үүний оронд хууль нь Бурхан тэднийг Египтээс гэтлгэж ард түмэндээ агуу хаан болох Бурхны эзэмшил дор хэрхэн амьдрах ёстойг мөн тэд аврагдсан ард түмний ёсоор хэрхэн амьдрах ёстойг харуулсны дараа өгөгдсөн. Тиймээс та хуучин гэрээнд байгаа хуулийн талаар унших бүрдээ энэ нь Бурхан ард түмэндээ нэгүүлсэнгүй өгөөмөр хандсан учраас өгөгдсөн гэдгийг мэдэж болно. Гэрээг баталгаажуулах үеэр Бурхан мөн энэ хэв маягийг бас харуулсан. Гэтлэл 24-ийн 1 ба 2 дээр тэрээр Израилийн удирдагчдыг Синай уулан дээр өөр рүү нь ирэхийг ийдгээр урьсан. 3-аас 8 дугаар ишлэлд хүмүүс хуулийг дагаж мөрдөхөө тангаргалав. Мөн 9-өөс 11-р ишлэлд Израилийн удирдагчид Бурхантай энх тайвны ерөөлийг тэмдэглэж Бурханыг бас боддоор харсан. Анхны хүлээн авагчдын хувьд өнгөрсөн дэх Бурхны хуулийн нэгүүлсэнгүй ашиг тустай шинж чанарыг онцлон тэмдэглэсэн нь тэднийг өөрсдийн цаг үед үүнийг дагах хэрэгтэйг сануулж байна. Хууль бол тэдний одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн нөхцөлд нь ч өгсөн Бурхны бэлэг байсан. Христийн дагалдагчдын хувьд бид гэтлэл номоос Израильд өгсөн Бурхны тушаалуудыг харах бүрдээ тэдгээрийг Христ дотор бидэнд өгсөн Бурхны нэгүсэл ач тустай бэлэг гэж үзэх ёстой.
Харин хаанчлалаа эхлүүлэх үедээ Есүс түүний элч нар болон иш үзүүлэгчид Мосегийн хуулийг бидний үед хэрэгжүүлэхэд туслах шинэ илчиллүүдийг чуулганд өгсөн гэдгийг бид мэднэ. Гэвч Матай 5:17, Ром 8:4, Еврэ 8:10 зэрэг ишлэлүүд нь Есүс болон түүний дагалдагчид Мосегийн хуулийн эрх мэдлийг үл тоомсролдоггүй гэдгийг тодорхой харуулж байна. Хаанчлалын үргэлжлэх үед ч мөн дээрхтэй адил байна. Өнөөдөр бид Христ ирээгүй мэт Бурхны хуулийг сахих гэж оролдох ёсгүй. Гэхдээ бид үүнийг өнөөдөр Христ дэх Бурхны цаашдын илчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ёстой. Бидний мэдэж байгаагаар Христ хаанчлалаа бүрэн төгс болгохоор буцаж ирэхэд түүний ард түмэн бүрэн ариусгагдах болно. Дараа нь бид шинэ бүтээлд бидний зүрх сэтгэлд бичигдсэн Бурхны төгс хуулийг дагах болно. Бид Бурхныг Израилийн гэрээг сахигч хаан, ялагч дайчин хаан, гэрээний хууль өгөгч хааны хувьд судалснаар Гитлэл номын гол сэдвүүдийг авч үзлээ. Эцэст нь Гитлэл 24:12-оос 40:38-д буюу Израильтай хамт буюу дайчин болох Бурхны тухай сэдвийг харцгаая. Гитлэл ном нь Израилийг захирах эзний хаанчлалын талаар маш сонирхолтой ойлголтыг харуулдаг. Хүмүүс хуучин гэрээг судлахдаа Израилийн анхны хааныг Саул гэж боддог. Тэр бол анхны хүмүүн хаан мөн. Харин Гитлэл 19:5-аас 6 дугаар ишлэлүүдийг уншихад Израилийг дахилчдын хаант улс гэж өгүүлдэг. За тэгэхээр та хаангүйгээр хаанчлалтай байж чадахгүй шүү дээ. Тиймээс Гитлэл 19:5-аас 6-ад дурдсанаар бол Израилийн анхны хаан нь үнэндээ Бурхан өөрөө юм. Хэдийгээр Бурхан хуучин гэрээнд Христ дотор бие махбодтой болоогүй байсан ч өдөр нь үйл, шөнө нь галан багнаар өөрийгөө хаан гэдгийг мөн Христ дотор хаанчлалаа харуулсан. Асар нь Имануэль буюу Бурхан бидэнтэй хамт гэсний бэлэгдэл болдог. Тиймээс Бурхны хаанчлал нь Израильд өгсөн эдгээр дүрслэл бэлэгдлүүдээс харагддаг бөгөөд тэрээр Израильд Христээр дамжуулан өөрийн засаглал хаанчлалаа харуулдаг. Бид Гитлэл 24:12-оос 40:38 дээрээс Бурхны хааны оршихуйн талаар илүү тод хардаг. Энэхүү Гитлэлийн 4 дахь гол хэсэг нь Мосегийн эрх мэдэл болон Израилийн асарт голлон анхаардаг. Эдгээр бүлгүүдэд Бурхан Мосед асрын талаар зааварчилгааг хэрхэн өгсөн, Израиль Синай уулын бэлд хэрхэн бүтлгүйтсэн, Мосе асрын барилгын ажилд Израилийг хэрхэн удирдах байсныг хүүрнэдэг. Эдгээр үйл явдал бүр нь Бурханы оршихуйн ард түмэнтэйгээ хамт байдгийг онцолсон. Гитлэл 33:14-т Бурхан Мосед энэ талаар батлан өгүүлдэг. Энд "Миний оршихуй хамт явж, би чамд амралтыг өгнө" гэжээ. Энэ ишлэлд буй "миний оршихуй" гэсэн хэллэг нь ихэвчлэн "царай" гэж орчуулагддаг паним гэх еврей нэр үг байдаг. Гитлэл номын олон хэсэгт Бурханы царай гэдэг нь түүний онцгой, идэвхтэй, анхаарал халамжтай, ихэвчлэн харагдах хуйц оршихуйг нь илэрхийлдэг. Хэдийгээр Бурхан хаасайгүй оршдог авч Библийн туршид онцгой арга замаар ард түмэндээ өөрийгөө зориулсан байдаг. Гитлэлийн энэ хэсэгт Бурханы оршихуй асарт болон үүний ойролцоо оршдог байв. Бид энэ хичээлийн эхэнд дурдсанчлан асар нь мөргөлийн танхим юм уу эсвэл Израиль мөргөл үлддэг газраас хамаагүй илүү утгатай байв. Израильчууд асарт Бурханд мөргөдөг байсан. Учир нь энэ нь Бурханы хаанчлалын дайны майхан байсан юм. Эртний хүмүүн хаад цэргээ удирдан тулаанд орох үедээ дайны майхандаа байдаг байсантай адил Бурхан Израилийн цэргийг удирдан Канааныг байлдан дагуулах үедээ өөрийн асартаа амьдарч байжээ. Харин одоо Гитлэл 32:1-ээс 34:35-ыг харвал Бурханы оршихуй ард түмэнтэйгээ хамт байх нь аюул занал болж хувирав. Энэ хэсэгт бид Синай уулан дах Израилийн уналт болон сэргэлтийн талаар олж мэднэ. Израильчууд Синай ууланд алтан тугалд мөргөж байгааг Бурхан анх хараад Мосегоос бусад бүх үндэстнийг устгах хэмээн сүрдүүлсэн. Гэвч Мосегийн зуулчлан гуйлтын тусламжтайгаар Бурхан тэднийг устгахаас татгалзаж зөвхөн нүгэл үйлдсэн хүмүүсийг шийтгсэн. Гэсэн хэдий ч Бурхан арт түмнээ урагшлах үед тэднээс өөрийн оршихуйг зайлуулна гэж сүрдүүлдэг. Гэсэн ч Тэнгэрлэг хааны оршихуй байхгүйгээр урагш алхна гэдэг нь тэдний санаанд багтамгүй үйл явдал байлаа.
Гэтэл 33-ийн 15-аас 16 дээрээс Мосегийн Бурханд хэлсэн үгийг сонсцгоё. Тэрээр энд "Хэрэв таны оршихуй хамт явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. Эс тэгвэл би болон таны ард түмэн мэлмиттэй нь тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бусуу. Тэгвэл би болон таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буюу бүх ард түмнээс ялгагдах юм" гэсэн байна. Хэрэв таны оршихуй тэдэнтэй хамт явахгүй бол Израилийг төрүүлж битгий явуулаач гэж Мосе Бурханаас гуйсныг эндээс анзаараарай. Тэдний хооронд бүх зүйл асуудалгүй зүв байгаа гэдэгт Мосе итгэлтэй байхыг хүсжээ. Тэднийг газар дээрх бүх ард түмнээс ялгагдах зүйл нь болсон Бурханы оршихуйг тэдэнтэй хамт байлгахын тулд үүнийгээ тэднээс бүү аваач хэмээн Мосе гуйжээ. Гэтэл 33-ийн 17 дугаар ишлэлд Бурхан ийхүү хариулсан байдаг. Энд "Чиний хэлсэн энэ зүйлийг би бас хийн. Учир нь чи миний мэлмид тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг" гэж айлдав гэжээ. Номын сүүлчийн ишлэл болох Гэтлэл 40:38-д асарт Бурханы оршихуй Израильтай хамт байгааг онцолсонд гайхах хэрэг алга. Энд "Учир нь бүх аян замынхан туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр эзний үйл өдөр нь асрын дээр байж, шөнө нь түүн дээр гал үзэгддэг байв" гэжээ. Бурхан ард түмэнтэйгээ хамт байдаг. Тэрээр бутан дунд үзэгдэн Мосетэй хамт байв. Тэр ард түмэнтэйгээ галан ба үүлэн багнаар хамт байж, шөнө нь гал, өдөр нь үүлээр удирдсан. Тэгээд бид номын сүүлийн бүлгүүд рүү шилжих үед номын ихэнх хүмүүсийн үл тоомсоролдог хэсгүүд дээр Бурхан тэдэнд майхныг, асрыг өгсөн байдаг. Мөн энэ асар дотор тэрээр тэдэнд оршихуйг нь бэлэгддэг гэрээний авдрыг өгдөг. Энэ талаарх миний хамгийн дуртай зүйл бол Бурхан нь ард түмэнтэйгээ хамт байхыг хүсдэг Бурхан гэдгийг олж харах явдал байдаг. Энэ нь миний хувьд Иохан 1-р бүлэгт өгүүлдэг зүйлийн зөгнөл гэж боддог. Энд хэлэхдээ үг нь махбод болж бидний дунд оршин буюу Иохан 1:14 нь шууд утгаараа махбод болж гэдгийг асар болж гэж хэлдэг. Хуучин гэрээнд дэх Бурхан ард түмэнтэйгээ хамт байхыг хүсдэг бөгөөд эцэст нь Бурхан өөрийн хүү Есүсийг шинэ гэрээнд хүмүүстэйгээ хамт байлгахаар илгээсэн. Шинэ гэрээ нь Христийн хаанчлалын 3 үе шат бүрд Христийн дагалдагчдад Бурханы онцгой хааны оршихуйн энэхүү гол сэдвийг хэрэгжүүлж байдаг. Матай 18:20, Иохан 2:19-с 21 зэрэг нь хаанчлалынхаа эхлэл үеэр Христ өөрөө ард түмэнтэйгээ хамт буй Бурхан хааны юр бусын оршихуй болж байсан гэдгийг тайлбарладаг. Үнэн хэрэгтээ Иохан 1:14 нь Израилийн асар болон Есүсийн анхны ирэлтийн хооронд тодорхой холбоосыг бий болгодог. Энэ тухай хэлэхдээ үг нь махбод болж бидний дунд оршин бид түүний алдар сууг үзсэн. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэн юм гэдэг. Бидний дунд оршин гэсэн хэллэг нь грекийн скенео гэсэн үгнээс гаралтай. Грек хэл дээрх хуучин гэрээ болох Септуагинтэд шакан гэсэн еврей үйл үг бүхий ижил нэр томьёог ашигласан бөгөөд гэтлэл номд асартаа буй Бурханы оршихуйг хэлдэг. Тиймээс энэ ишлэл нь Христийн биежилт нь өөрийн ард түмнийг ялалт руу хөтөлж байсан Бурхан байсныг заадаг. Нэмж дурдахад Үйлс 2:17, Ром 5:5 зэрэгт Есүс тэнгэрт одохдоо өөрийн дагалдагчдаа сүнсээ асган хэмээсэн байдаг. Тиймээс Христийн хаанчлалын үргэлжлэх үед ариун сүнс нь түүний чуулганд оршсоор ирсэн. Бурхан майхныг өөрийн оршихуйгаар дүүргдэг байсан шиг сүнс өөрийн хүмүүсийг өдөр бүр Бурханы удирдамж ялалт буйг батлан онцгой хүчит оршихуйгаар дүүргдэг. Мэдээжийн хэрэг илчлэл 21:3 гэх мэт шинэ гэрээний хэсгүүд нь Христийн биежилт болон сүнсний оршихуй нь шинэ бүтээлдэх Бурханы гайхамшигт оршихуйн урьдчилгаа гэдгийг заадаг. Христ хаанчлалаа бүрэн төгс болгохоор эрэхтэй бүх зүйлийг шинэ болгоно. Мөн бүх бүтээл бидэнтэй хамт буй дайчин хааны тодорхой үзэгдэх сүр чавхлангаар дүүрэх болно. Гэтлэл номын тойм нэртэй энэ хичээлээрээ бид уг номыг судлахдаа анхаарах шаардлагатай зүйлс, номын бичээч, нөхцөл байдал, анхны утга ба орчин үеийн хэрэгжүүлэлт зэрэгтэй танилцлаа. Мөн бид уг номын бүтэц болоод агуулгыг үндсэн 2 хэсэгт хувааж судалсан. Түүнчлэн бид номын туршид хаан болох Бурханы тухай хэд хэдэн талыг хамарсан сэдвүүдээс үдсэн бөгөөд хэрхэн онцолж байгааг нь харсан.
Амлагдсан газрын хил дээр Мосетэй хамт буудалсан анхны Израиль хүлээн авагчдад гитлэл ном асар их ач холбогдолтой байсан. Израильчууд өөрсдийн цаг үедээ Бурхны төлөө амьдрах сорилтуудын талаар эргцүүлэн бодож байх үед тэднийг үндэстнийхээ Бурханаас томилогдсон удирдагчийн хувьд Мосед үнэнч байхаа дахин батлахыг гитлэл ном уриалав. Энэ ном тэднийг Египтээс Синай ууланд хүргэн чөлөөлөхөд оролцсон Мосегийн гүйцэтгсэн үүргийг тэдэнд сануулжээ. Мөн энэ нь Бурхан тэднийг амлагдсан газарт хэрхэн бэлтгэгдсэнийг тэдэнд сануулсан юм. Яг үүнтэй адилаар өнөөдөр Христийн дагалдагчдын хувьд гитлэл ном нь биднийг Мосегийн эрх мэдэлд үнэнч гэдгээ батлахыг уриалж байна. Гэвч энэ нь Бурханы Христ дотор хийсэн зүйлийн хүрээнд байх ёстой аж. Израилийн удирдагчдын хувьд Бурхан Мосегаар дамжуулан хичнээн их зүйлийг хийсэн шиг гитлэл ном нь Бурхан Христээр дамжуулан хичнээн агуу үйлсийг гүйцэлдүүлсэнийг бидэнд харуулдаг. Христ дотор Бурхан биднийг нүглийн боолчлолоос болон сатааны ноёрхлоос үрд чөлөөлсөн. Мөн Христ дотор Бурхан бидэнд Христийн сүнсний оршихуй болон биднийг удирдан чиглүүлэх зааварчилгааг өгсөн. Энэ үүднээс гитлэл ном бидэнд шин тэнгэр шин газарт амласан бидний мөнхийн өв рүү Христ биднийг хөтлөх үед түүнийг хэрхэн дагах талаар илүү ихийг мэдэх тоо томшгүй олон боломжийг олгодог.